Халелуя Есүс. За, орой минь дүргийн итгэлийнхэн дэстэр минь ээ. Бүгд хамтдаа өнөөдрийнхөө итгэн шийдэх цагаа үргэлжлүүлцгээе. За, өнөөдрийн хуваарийн дагуу бол Иохан 8 дугаар бүлгийн 31-ээс 38 гэсэн хэсэг байна. За, тэгээ хамтдаа залбираа тэгээд би эхлэе. Хамтдаа бүгдээрээ эзэндээ даатгаад оюун бодлоо зүрх сэтгэлээ даатгаад эхлэе. За, эзэн минь энэ цагийн төлөө талархъя. Тэгээд хэдийгээр гадаа хүйтэн байгаа ч гэсэн эзэн өвөл цаг айсгүй байгаа ч гэсэн эзэн минь таны үг үнэхээр эзэн бидний ямар ч цаг үед ямар ч нөхцөл байдал донд эзэн хэрхэн амьдрахыг зааж эзэн тэр гайхалтай тантайгаа бүрэн утгаараа нэгдэх тэр өдөр хүртэл эзэн энэ дэлхий дээр та яаж амьдрсан шиг амьдрах тэр ухаанд замыг мөрийг бидэнд харуулдаг үлээ эзэн. Тэгээ өнөөдрийн үгээр дамжуулан биднийг та улам илүүгээр өөртөө адилхан болгооч. Тэгээд эзэн та бидний хамгаалаарай. Хамт байх хүн нэг бүрийг эзэн минь та энэ цаг мөчид сайн хөрс болгон зүрх сэтгэлийг та бэлтгэж ариун сүнсээ. Есүсийн нэрээр энэ цагийг танд даатхан аав руугаа хандан залбирч байна. Амен. За бүгд хамт өнөөдрийн хэсгийг уншийе. За өнөөдрийн хэсэг бол Иохан 8 дугаар бүлгийн 31-ээс 38 гэсэн хэсэг байна. За би уншийе. За гарчиг нь бол жинхэнэ шавнар гэсэн гарчиг байна. Есүс өөрт нь итгэсэн юдэчүүдэд хэрв та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчид байна. Тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө гэв. Тэд хариуд нь түүнд бид Авраамийн удам бөгөөд хизээч хүндэж боолчлогдож байгаагүй. Та нар эрх чөлөөтэй болно гэж та юунд хэлнэ вэ гэв. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн. Боол герт мөнхөд байдаггүй. Харин хүүл мөнхөд байдаг. Иймээс хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. Та нар бол Авраамийн үр удам гэдгийг би мэднэ. Гэвч та нарын дотор миний үг байх зайгүй учраас та нар намайг алахыг оролдож байна. Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлсээ би ярьдаг. Та нар ч гэсэн эцгээсээ сонссон зүйлсээ үйлддэг шүү дээ гэв. Амен. За бүгдээ хамтдаа эхнээс нь хараад явъя. Гэхдээ наан бүгдээрээ бодъё. Өнгөрсөн Библи судлалынхаа цагаар өнөөдрийн хэсэг ямар байдлаас ийш орж байгаа вэ те? Яагаад вэ гэхээр нэг газар дээр нэг цагт суурин дээр болж байгаа үйл явдал учраас бүгдээрээ уялдаа холбоог нь ойлгоод явах хэрэгтэй те. Тэгэхээр 30 дугаар ишлэгийг өнөөдөр чинь 31-ээс эхэлж байгаа. 30 дугаар ишлэгийг харах юм бол ийн айлтахад түүнд Есүст олноороо итгэв гэж байгаа. Тэгэхээр ийн айлтахад юу айлтсан? За ерөнхийд нь бол мэдээж олон зүйл ярьж байгаа. Гэхдээ өнөөдөр яг өмнөх хэсэгдэр гол хэлсэн санаа бол Есүс Христ өөрийгөө би байгаа юм те гитлэл 3:14 дээр байхаа те хэлсний дагуу хуучин гэрээний Израильтай байгуулсан хуучин гэрээнийхэн тэр бурхны нэр болох би байдаг. I am би байдаг гэдэг нэр байдаг те. Мосед энэ үгийг хэлээд Израиль тэр боолчлолд байгаа хүмүүсүүдэд би байдаг намайг та нар руу илгээлээ гэж хэлээрэ гэж хэлсэн шүү дээ те. Тэгэхээр тэр бурхан би байна гэж өнгөрсөн Библи судлалын цаг дээр Есүс фарисеучуд хуулийн багш нарт шууд хэлсэн. Тэгээд энэ би байгаа гэдэгт та нар итгэхгүй бол хэрв та нар нүглийнхэн дотор өгөх болно гэж 3 удаа давтсан шүү дээ. Тэгээ иймэрхүү зүйл ярьж байгаа юм. Тэгээд иймэрхүү зүйл ярих үед 30 дээр ийн айлтахад түүнд олноороо итгэв. За олноороо итгэв. За гоё байна. Итгэж ийн те мэдээж гоё. 31-ээс Есүс өөрт нь итгэсэн юдэчүүдэд хэрв та нар үгэн дотор минь байвал гэж явж байгаа. За ийшээ үндсэн хэсэг рүү орохоос өмнө бүгдээрээ нэг хэдийн хэсэг зүгээр саная. Бид нэр одоо Иохан 8 дугаар бүлэг хүртэл үзээ явж штэ. Тэгэхээр Иохан 1-р бүлэг дээр бид нэр сүүлийн 35-аас сүүлийн тэ дуустал нь бол Есүсийн анхны шавнар за одоо 6 шав гэж хэлж болно. Эсвэл 4 шавн гарч байгаа. Тэгээд тэд нар гайхамшиг хараагүй ээжиж ерөнхийдөө Есүсийн үгнээс болж хин гэдгээ хэлсэн тунхаглаас нь болж шууд итгэсэн. Тэгээд дагаж явсан сүулдэ эцэстээ амиа өргөөд дуустдаг тий. Хаанчлалын төлөө бүх зүйлөө зориулдаг гэсэн санаа жинхэнэ итгэл гэдэг үг. Гэтэл 2 дугаар бүлгийн за 2-ын хаана байлаа 20 23 24 хавцаа байгаа. Есүст бас итгэдэг анхны
анхны алгасал баярын үеэр нь Есүс Христийн Иерусалимд үйлдсэн гайхамшгуудыг хараад олноороо бас итгэдэг. Өнөөдрийн бидний одоо үзэх гээд байгаа хэсгийн өмнөх ишлэлийг яриад байна те 30 дугаар ишлэл олноороо итгэвгээд. Бас 2 дугаар бүлгийн 23 24 дээр бас олноороо итгэдэг. Харин 24 25 дээр нь Есүс юу гэж хэлж байгаа вэ гэхээр Есүс өөрийгөө тэднэрт даатгсангүй. Яагаад гэвэл хүний дотор хүний зүрхэнд юу байдаг талаар хэн нэгний гэрчлэл түүнд хэрэггүй байлаа гэж байгаа. Тийм учраас Есүс даатгсангүй буюу тэдний итгэлд нь найдсангүй гэсэн санаа. Тэдний итгэл удахгүй өөрчлөгдөнө гэсэн үг. Жинхэнэ итгэл биш. Авралын итгэл биш гэсэн санаа. За 2 дугаар бүлэг дээр. За тэгэнгүүтлээ чаашлах юм бол за 3 дээр бол Никодем гарч ирж байгаа. Никодем бас те багшаагаа ярьж байгаа. Яг Иесус Христийг хэн гэдгээр нь биш. Зүгээр та бол Бурханаас ирсэн багш гэдэг. Яг жинхэнэ итгэл биш. Тэгээд чаашлах юм бол 6 дээр за 5 дээр тэгээ ерөнхийдөө бол 6 дээр санаж байгаа бол 6-гийн 66 дээр 666 гэдэг шиг 6-гийн 66 дээр та харах юм бол юу гэж байгаа вэ гэхээр Есүсийг дагаж явсан дагалдагчтаас нь олноороо эн чинь хэцүү үг байна гэд хайж явсан. Дахиж Есүсийг дагсангүй гэж байгаа. Бүр итгээд бүр дагалдагч нь болцсон явж исэн хүмүүсүүдээс олноороо Есүсийг хайж явж байгаа. Яагаад вэ гэхээр хэлсэн үг нь тэтгэр таалагдаагүй. Тэдгэрийн тэр харж байгаа зүйл Есүсийн үг таалагдаагүй, хүрээгүй, ойлгогдоогүй ч гэдэг юм уу те. Ямар нэгэн тийм нэг юм стандарт нь хүрээгүй гэсэн санаа. Тэгээ хаяа явсан. Тэгээд Иохан 6-гийн 60 хэд дээр байлаа 67 молоо бишээ 71 дээр юу гэж байгаа вэ гэхээр Есүс 12 таа бас хандаж хэлж байгаа. Ерөнхийдөө ингэж байгаа байхгүй. Олноороо явсныхын дараагаар нь та нараас явахыг хүсэж байна уу гэж 67 дээр тэгж байгаа. Тэгсэн Симон Петр үгүй ээ та бол амийн үхс танд байна гэдэг нэг Матай 16-гийн 16 дээр байдаг санаа хэлдэг. Та бол Христ амьд бурхны хүү. Тэгээ иймэрхүү санаа хэлж байгаа. Тэгэнгүүт л 68 дээр ингэж байгаа байхгүй. Та бишээ 70 дээр Есүс тэдэнд би та нарыг 10 хоёуланг чинь сонгосон биш үү? Гэтэл та нарын нэг нь диавол байна. Тэгээд 71 дээр бол тэр Симон Искариот тэгээд Кариотын хүн буюу Искариотын Симоны хүү Юдасыг хэлжээ. Юу хэлэх гээд байгаа вэ гэхээр Есүст итгэж байгаа. Итгэсэн байна. Өнөөдөр ч гэсэн итгэгч нар байгаа. Мэдээж. Өнөөдөр ч ялгаа байхгүй. Өнгөрсөн 2000 жилийн турш чуулганы түүхэнд ялгаа байхгүй ирээдүйд Есүсийн 2 дахь ирэлтээр 90 эртэл итгэгч нар гарч ирсээр л байх болно. Бас итгэгч нар Иохан 6-гийн 66 дээр хэлдгийн дагуу итгэгч нар явсаар л байх болно. Яагаад ингэж байгаа юм? Яагаад ийм зүйл болж байгаа вэ гэхээр ийм зүйл болохгүй тулд Есүс одоо 2000 жилийн өмнө те Есүс Иохан 6-гийн өнөөдрийн бидний үзэж байгаа хэсэг энэ маш чухал хэсэг байхгүй юу? Энэ хэсэг чинь өнөөдөр өөрийгөө аврагдсан итгэгч гэж бодож явж байгаад там руу орох аюуллаас хамгаалах зорилготой байхгүй. Би итгэгч гэж бодоод явж байгаад тэгээд үхээд ингээ харсан чинь там хүлээж байгаа байхгүй. Ийм аюул байгаа. Бодтой үнэн. Есүс өөрөө энэ тал дээр байн хэлж байгаа. Эзэн өөрөө улаанаар тэмдэглэдэг Есүсийн үг. Захидлууд дээр бас зөндөө байгаа. Байн хэлж байгаа. Тэр талаар ярьж байгаа. За бүгд өнөөдрийнхэн хэсэг рүү орё тэгэхээр гарчих нь бол жинхэнэ шавнар. Тэгэхээр худлаа шавнар, жинхэнэ итгэгч нар, хуурамч итгэгч нар гэж байгаа гэсэн үг. Өөрсдөө бол би хуурамч байна, би хуураад явж байгаа гэж бодохгүй шүү дээ. Өөрсдийгөө жинхэнэ гэж бодож байгаа. Нөгөө өөрийгөө мэхлэгчд байхгүй. Өөрсдөө мэхлэгдсэн явж байгаагаа мэдэхгүй хуурамч дагалдагч нар байгаа. Тэгээд тэд нарыг жинхэнэ байлгахын тулд Есүсийн хэлж байгаа үг гэсэн үг. За бүгдөө харъя 31 дээр. Есүс өөрт нь итгэсэн юдэчүүдэд гэж байгаа. Ингээ болчихж байгаа юм биш. Итгэсэн юдэчүүдэд за одоо жинхнээсээ та нар аврагдахын тулд жинхэнэ итгэгч бай, жинхэнэ намайг дагсан амьдралаар амьдрахын тулд одоо нэг нөхцөлийг хэлнэ. Нөхцөл гэдэг чинь юу вэ? Биднээс хамаарна гэсэн үг шүү дээ. Энийг хэрв гэж яагаад? Хэрв ийм бол энэ нөхцлөөс хамаарна. Хэрв одоо 31 дээр хэрв та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчд байна. Тэгэхээр англиар бол яг нөгөө нэг King James дээр нь бол abide гэдэг үг байгаа байхгүй юу? Амьдрах, оршин тогтнохтой ингэж нутаглах гэсэн санаа. Тийм санаа байгаа. Тэгэхээр энэ их гоё үг. Хэрв та нар үгэн дотор минь байвал буюу хэрв та нар Есүсийн үгэн дотор нь амьдрал, Есүсийн үгээр нь амьдрал хэрв амьдрахгүй байвал аюултай гэсэн үг. Тэгэхээр бид нэр одоо энэ бидний юу орж иж байгаа гэсэн үг. Итгэл байдаг. Итгэл чинь ингээд цаашаага
дараагийн шат руугаа орохгүй дунд нь гацах юм бол тэнд авралын итгэл бий болохгүй дундаа гацчихж байгаа байхгүй. Тийм учраас Есүс шууд л үннийг хэлж байгаа. Тэгэхээр хэрүү гэдэг энэ нөхцөлийг бүгдээрээ маш сайн ойлгох хэрэгтэй гэдэг та үргэлж бодож байгаарай. Хэрүү гэдэг юм гарч ирж байгаа тохиолдолд бид нар шууд бидний хийх зүйл, бидний бодох ёстой, анхаарах, шинжлэх ёстой асуудал гарч ирж байгаа шүү. Тэгэхээр 2 дугаар Коринт 13-ийн 5 дээр нэг ийм Паулийн хэлсэн нэг ийм үг байд юм байна л та. 2 дугаар Коринт энэ биднэрт маш хамаатай үг мэдээж. 2 дугаар Коринт за би уг нь тэмдэглэсэн л байсан. Энэ тий 2 дугаар Коринт 13-ийн 5 дээр за би уншия. Та нар итгэлд байгаа эсгээ шалга, өөрсдийгөө судал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтандаа ундаггүй л бол. Яг орчуулга нь мэдээж бас сайн бодож иж ойлгохоор ерөнхийдөө ямар санаа байгаа гэхээр за мэдээж эхний хэсэг бол ойлгомжтой байна те. Та нар итгэлд байгаа эсгээ шалга. Жинхэнэ авралын итгэлд байгаа юу? Итгэл дотор байгаа юу? Нөгөө нэг Луктаар бас байдаг те. Хүний хүү Есүс өөрөө хэлж байгаа. Хүний хүү ирэх үед энэ газар дээрээс би итгэлийг олох болов уу гэж асуугаад тухайн сэдв дуусж байгаа хэсэг байгаа байхгүй юу? Нэг сургаалт зөвлөл яриад ард нь ингэж энэ асуултыг тавиад дуусж байгаа. Тэгэхээр Есүс Христ хоёр дахь ирэл дээр ирэх үедээ авралын итгэлтэй нэг олох болов уу гэж Есүс асууж байгаа юм. Биднэрт асуулт үлдээж байгаа байхгүй юу? Та нараас хамаарна. Би бүх юма хийсэн одоо авралын итгэл дотроо та нар үргэлжлүүлэн явах уугүй юу гэдэг нь та нараас хамаарна. Тийм учраас Паулаар дамжуулан Есүс хэлж штэ. Та нар итгэлд авралын итгэлд байгаа эсгээ шалга. Яагаад гэвэл шалахгүй бол биднийг мэхлэх энэ Эфес 6-гийн 12 дээрч байгаа 1-р Петр 5-8 дээрч байгаа залмих гэдэг Эфес 4-ийн бас 20 дээрч байгаа залмих гэдэг аимшигтай аюултай юм байгаа байхгүй ертөнцийн энэ дэлхийн залмих гэж ярьж байгаа диаволын залмихны эсрэг бат зогсохын тулд бид бурхны өвч зэвсгийг ав гэж Эфес 6 дээр байгаа шүү дээ. Диаволын залмихны эсрэг бат зогсохын тулд тэгээ бидний тэмцэл бол тэр залмих байгаа байхгүй. Тэгэхээр тэр залмихийн дунд энэ дэлхий дээр бид амьдарж байгаа мөртлөө өөрсдийгөө мэхлээд зүгээр хүссэн одоо өнөөдөр бас эрх чөлөөний талаар ярьж байгаа. Тэгэхээр эрх чөлөөний дотор ялгаа байгаа байхгүй юу? Маш чухал ялгаанууд байгаа. Тэгэхээр яг зөв Библийн дагуу эрх чөлөөтэй биш энэ дэлхийлэг эрх чөлөөтэй бид амьдраад зүгээр ингээл дутуу мэдлэгээр явах юм бол бид өөрсдөө мөнхийн тамд дарчлах аюултай учраас Есүс Матай 7-гийн Матай 5 дээр хэлж байгаа. Эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэж ярьж байгаа. Тэр ишлэл дэндүү хамаатай шүү. Тэр ишлэл ариун мэдээж нэг ариун сүнсээ явах бид нарт хандж хэлж байгаа. Тэр Матай за би уншаадах юм. Матай 5-ын одоо бид нар зүгээр нэг юм мэдэх гээд нэг юм одоо хийхэн байхгүй юм чинь зүгээр сууж байгаа цаг биш шүү дээ. Надад л миний амнаас яригдж байгаа юм. Би мөнхийн тамд зовмооргүй. Би хуурдагдмааргүй байгаа байхгүй. Ягаад гэхээр энэ дэлхий чинь хуурдаг дэлхий дээр амьдарч байгаа. Тийм учраас бид хуурдагдахгүй тулд бид үннээ олж мэдэх хэрэгтэй гэсэн санаа. За эзэн минь өөрийгөө мэхлэгч гэдэг гарчгийн дор байгаа. Тэгэхээр чин 7 дээр байгаа юм биш үү? 7-гийн 21-өөс явж байгаа. За би уншия. Есүс хэлж байгаа шүү дээ. Бурхан хэлж байгаа үг шүү дээ. Ямар нэгэн одоо юу гэдэг загтлууд гэдэг бид нар хэрүү жоохон хүм гэж хэлэх гээд байгаа бол энд яг Есүсийн хэлсэн үг. Тийм ээ. Тэр утгаараа бүр өнөөдөр ингэж байгаа шүү дээ. Хэрүү та нар 31 дээр Есүс өөрт нь итгэсэн юдэчүүдэд хэрүү та нар үгэн дотор минь байвал үгэн дотор минь Есүсийн хэлсэн үгэн дотор. За бүрс хамгийн бэст хамгийн их сурвалж чинь Есүсийн хэлсэн үг шүү дээ. Тэгэхээр Есүсийн хэлсэн үгэн дунд нь өнөөдөр бид нар маш чухал нэг үннийг сонсгож байна. Одоо энэ Иохан Матай 7-гийн 21-ээс. Тийм учраас энэ үгийг бид нар ийштэй яасан ч зөөлрүүлж болохгүй. Зөвхөн еврейчүүд хэлсэн. Энэ уулан дээрх сургаалда еврейчүүд хэлсэн. Бид нарт хандж хэлээгүй. Түүхэн хам сэдв нь ондоо. Тэ зөвхөн фарисеучуд хуулийн тэр дор байсан ард түмэнд хэлсэн. Бид нарт хэлээгүй гэж ямар нэгэн та юм сонсч ирсэн бол худлаа шүү дээ. Маш аюултай тийм сургаал байсан гэж та ойлгоорой. Тухайн хүнийг та битээ бодоорой. Ямар нэгэн байдлаар юу гэдэг бид нар бүгд суралцж яваа. Дамаа Монгол чуулган бол бид
маш одоо Монгол теологи гэдэг юм Монгол чуулган маш олон юм дээр бид одоо явж байгаа шүү дээ. Маш залуу байгаа. Тэр утгаараа тэдгээр хүмүүсүүд нь бол бид нар мэдээж ингээд алдаа оноотой ярьдаг юм зөндөө байгаа. Тэгэхээр уулан дээрх сургаал биш үү те. Матай 5-аас 7 дугаар бүлгийн уулан дээрх 5 6 7 гээд энэ уулан дээрх сургаал чинь бүр шууд утгаараа биднэрт хандж хэлсэн байхгүй. Харин ч тухайн үеийн юдэчүүдэд хандж хэлээгүй. Яагаад? Тэднэрт ариун сүнс өгдөөгүй байсан. Есүс Христ загалмай дээр өхөөгүй байсан, алдаршаагүй байсан, ялаагүй байсан. Нөгөө Матай 16-гийн 18 дээр хэлж байгаа энэ итгэл дээртэй өөхсдийн орны энэ итгэл дээр би чуулганаа байгуулна. Энэ уулан дээр сургаал чинь цэвэр чуулганы ирээдүйн тэр төгс шин бүтээлүүд зориулж байгаа үг байхгүй юу? Тэгэхдээ тухайн үедээ бол тухайн үеийн хүмүүсүүдэд шууд утгаараа бол зориулдаг байсан. Итгээд ариун сүнсийг аваад Есүс дэшээ өргөдөөд оронд нь ариун сүнс бууж ирээ. Тэгээд анхны чуулган байгуулагдаад Үүс 1:8 те үүсээс эхлээд ерөнхийдөө эдгээр зүйлсүүдийг биелүүлэх бүрэн сүнслэг хууль зүйн боломжтой үеийн тэднэр. Тэгэхээр бид нар гэсэн үг байхгүй юу? Тийм учраас уулан дээр сургаалыг биднэрт хамааруулахгүй ямар нэгэн хүн номлох юм бол маш аюултай шүү дээ. Бид нар бүр чадах ёстой. Бид нар бүр чадах. Яагаад тэгэхээр ариун сүнстэй учраас. Ариун сүнсний хийх зүйл байхгүй. За бүү унши. Матай 7:21 дээр ингэж байгаа. Тэр утгаараа шууд биднэрт хамаадаг шүү. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэх чинь л орно. Тэр өдөр шүүлтийн өдөр, эцсийн өдөр Есүсийн 2 дахь ирэлт. Тэр өдөр надад олноороо яг шүүлт болоход олноороо ингэж хэлнэ гэж байгаа байхгүй. Эзэн минь бид таны нэрээр иш үзүүлж таны нэрээр жүтгэрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшиг үйлдэж байсан босуу гэх болно. 23. Тэгэхэд нь би тэдэнд би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл. Есүсийн элч нарын хэлсэн үг биш дээ. Авралыг бий болгосон цорын ганц зам үнэн Иох 14:6 дээр байгаа цорын ганц зам үнэн ам болсон Есүс өөрөө. Хавчиг хаалга, хавчиг зам гэж ярьж байгаа Есүс өөрөө цорын ганц Есүсээр л аврал байгаа. Тэгэхээр тэр Есүс өөрөө ингэж хэлж байна. Тэгээд Иохан 5:20 дээр байлаа, 22 дээр байлаа. Бурхан эцэг хүртэл шүүхгүй. Бурхан нь бүх шүүлдээ хүүдээ даатгах гэж байгаа. Тэгэхээр эцсийн өдөр яг шүүх цор ганц хууль зүйн яг шүүх зохистой эрх мэдэлтэй тэр нэгэн өөрөө тэр шүүх өдрөө би яаж шүүхээ? Би ингэж шүүнэ гэдгээ биднэрт хэлж байгаа байхгүй юу? Юу гэж юм? Тэдний хэлс үг хамаа байхгүй. Ингэж шүүнэ гэж байна. Эцгийн минь хүслийг үйлдэх чинь л Тэнгэрийн хаанчлалд орно. 21. Бурхан аавын хүслийг үйлдэх чинь Тэнгэрийн хаанчлалд орно. Авралын итгэлтэй хүн гэж хэлээгүй. Би шууд ингэж барьж хэлж байгаа. Тэгвэл авралын итгэлтэй хүн чинь яг авралын итгэл, олон итгэл байгаа. Авралын итгэлийг бий болгосон хүн чинь өөрөө Тэнгэрт эцгийн хүслийг үйлдэх мөн чанар хүсэлтэй бүр амьдралын ямар ч зорилгоос нь илүү бүр мөн чанар нь тийм болчдөг байхгүй юу. Гэхдээ ойлгохдохын тулд ингэж хэлж байгаа гэсэн. Тэнгэрт эцгийн минь хүслийг үйлдэх чинь яг гаднах нөгөө үр жимс нь яг нөгөө нэг миний яг шүүх тэр үйлсийн шүүлт болох байхгүй юу. Тэгэхээр яг тэр шүүлт нь ямар жинлүүрээр жинлэх вэ гэхээр Тэнгэрт эцгийн хүслийг үйлдэж амьдрсан уу? Одоо энэ доор нь 23 дээр тэгэхэд би та нарыг танихгүй ёс бусыг үйлдэж амьдрдаг. Энүүгээр л шүүн, үйлсээр нь шүүн. Тэгэхээр чинь үйлсээр аврагдах юм уу гэж ярина. Үгүй. Итгэлээр аврагдана. Тэгвэл тэр итгэл нь өөрөө итгэх үед бид аврагдах үед биднэрт ариун сүнс орж ирдэг. Нөгөө Тэнгэрт эцгийн хүслийг үйлдэх хүч чадал нь орж ирдэг. Боломж нь нөгөө бензин нь их сурулж нь орж ирдэг. Бид өөрсдөө үйлдэж чадахгүй байхгүй юу? Тэр утгаараа хамгийн агуу нөгөө мундаг хууль өгөгдсөн тэгээ Есүсийн өөрийнх нь төрлөх үндэст нь болох Израиль үндэст нь ч хуучин мэдэн мянган жилийн турш хуучин гэрээний турш үйлдэж чадаагүй. Боломжгүй. Тэд нар үйлдэж чадаагүй байхад бид нар үнэхээр чадахгүй. Тийм учраас бид нар тэр тусмаа бол чадахгүй. Тэгэхдээ итгэх үед ариун сүнс орж ирэх үед ариун сүнстэй ямар ч хүн байсан хамаахгүй. Дээрээс ус ба сүнсээр Иохан 3:3-5 дээр хэлж байгаачлан дээрээс ба ус ба сүнсээр буюу ариун сүнсний хүчээр тэгээд өдөр болгон гимшиж Есүсийн дотор амьдарж байгаа тэр хүн ариун сүнснийхаа хүчээр урд нь хэн байх нь хамаахгүй. Ямар үндэстэн байх нь хамаахгүй. Бурхантай бурхангүй Израиль мөн биш хамаахгүй. Ариун сүнстэй хүн эдгээрийг үйлдэж чадна гэсэн үг. Тэнгэрт эцгийн хүслийг үйлдэнэ гэсэн үг. Гэтэл ардаа хүмүүс ингэж ойлгоод байгаа байхгүй юу?
21 одоо Матай 7-гийн 22-ыг хүмүүс ярина гэсэн үг. Одоо ч гэсэн ийм сэтгэлгээтэй амьдарч байгаа. Та итгэвч хүн үгээл тэгвэл те иймэрхүү юм ярина гэсэн үг. Таны нэрээр иш үзүүлдэг. Есүсийн нэрэн дор иш үзүүлэх буюу номлол гэсэн санаа шүү дээ. Бурхны үгийг дамжуулдаг, номлодог үйлчлэлтэй. За бүр пастор ярьж ин гэсэн үг. Пастор номлогч нар. Би цаа та хэлэх гээд байгаа санаа ойлгоорой. Бити дунд нь ямар нэгэн байдлаар та бүдрээрээ те бүх пастор гэдэг юм яриаг зүгээр энд ярьж байгаа. Одоо эдгээрийг хардаа Есүсийн нэрээр иш үзүүлдэг, Есүсийн нэрээр чөтгөрүүдийг хөөдөг, Есүсийн нэрээр гайхамшиг үйлддэг мөртлөө ёс бусыг үйлддэг хүн. Энэ орц бүрлдэх юм бол энэ томьёо бүрлдсэн цагт тэр хүн пастор байна уу, хэн байна уу, чөтгөр хөөдөг байна уу, гайхамшиг үйлддэг байна уу, юу байна уу тэр хамаа байхгүй. Тэр нэрэнд нь Есүсийн нэрэнд л Есүсийн нэр л үлдэж байгаа гэсэн тухайн хүн биш. Есүсийн нэр өөрийнхөө нэрийг батлахын тулд өөрийнхөө одоо юу гэдэг тэр үйлчлэлээр итгэх хүмүүсүүдийн төлөө үлдэгдэн. Тухайн хүн хамаа байхгүй. Гэхдээ тухайн хүний хамгийн гол аврал юу гэж байгаа гэхээр ёс бусыг үлдэж гин үү, бурхны эцгийн хүслийг үлдэж гин үү? Ийм ярьж байгаа. Тэгэхээр үүний тулд юу ярьдаг вүлээ? Нөгөө ариун сүнс ярьж байгаа. Тэгэхээр 2 дугаар Коринт ингэж штэ 2 дугаар Коринт 13-ийн 2 дугаар Коринт 13-ийн 5 дээр ингэсэн штэ. Та нар итгэлд байгаа эсхэ шалга өөрсдийгөө судал. Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтандаа ундаггүй л бол. Тэгэхээр хараад ингэж байгаа байхгүй. Та нар авралын итгэл дотор байгаа эсхэ үргэлж шалгаа, өөрсдийгөө судал, өөрсдийгөө шалга, өөрсдийнхөө үр жимсийг шалга. Би Тэнгэрт эцгийн хүслийг үйлдэж гин үү? Эсвэл ёс бусыг үйлдэж гин үү? Миний мэдлэг хамаа. Мэдлэгээ шалгах юм яриаггүй шүү дээ. Мэдлэг чинь зүгээр нэг л шатна. Тэгээ яг Тэнгэрт эцгийн хүслийг үйлдэж гин үү? Ёс бусыг үйлдэж гин үү? Үргэлж шалга. Тэндээс чинь бидний итгэл ямар итгэл байна гэдэг гарч ирнэ. Тэгээ ингэж шалга эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтандаа ундаггүй л бол эсвэл үнэхээр байхгүй мүү гэсэн санаа байхгүй. Ерөнхийдөө бол миний мэдрээд байгаа юм. Есүс Христ та нарын дотор угаасаа шалга. Тэгээд байна уу, байхгүй нь? Байхгүй бол тэ дараагийн асуудал руу орно гэсэн үг шүү дээ. Одоо өнөөдөр энэ ярьж байгаа зүйлс. За бүгдээрээ тэгээд гол юм харъя дахиад. Тэгэхээр үгэн дотор минь байвал хэрэг үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчд мөн. Тэгэхээр бид үргэлж бидний мөнхийн хувь тавилан яригдж байгаа учраас нэгдүгээр хоёрдугаарт Есүс Христийн дагалдагч байвал Есүс Христийн хаанчлалынх нь хүн байвал Матай 6-гийн 33 байгаа шүү дээ амлалт. Нэмж өгнө гэдэг нь гоё юм байд ярьдаг те. Бас Матай 11-ийн төгсгөл дээр ч байгаа 30-р 38 байгаа л ишлэл хавцаа байгаа. Би та нарыг амраая гэж хэлж байгаа. Эцэж төөлцсөн хүн дарамт төрсөн хүмүүсээ би та нарыг амраая гэж хэлж байгаа Есүс. Матай 6-гийн 33 дээр бас Есүс те Бурхны Есүс хэлж байгаа шүү дээ. Бурхан өөрөө хэлж байгаа гэсэн. Бурхны хаанчл болон түүний зөвхт байдлын төлөө эхлээд хай яв амьдр гэсэн. Тэгвэл хэрэгтэй бос зүйлийг чинь нэмж өгнө гэж хэлж байгаа. Тэгэхээр бидний одоо мөнхийн хувь тавилан бол асар чухал мэдээж. Тэрний төлөө явж байгаа. Гэхдээ заримдаа хүмүүс ихэвчлэн ингэх гээд байгаа байхгүй юу? Одоо бид нар юу гэдэг. За аврал бол угаасаа биднэрт үнэгүй бэлгэлэгдээд өөгдсөн. Асуудалгүй. Гэхдээ энэ дэлхий дээр яалтчгүй бодиттой бас хэцүү байж тэмэж гэж юм ярьдаг шүү дээ. Тэгэхээр гэтэл хамгийн чухал нь аврал байхгүй юу? Аврал үнэхээр байгаа бол автоматар яана гэж энэ дэлхий дээр бид амьдрахтаа эцэж туйлдсан хүн дарамт өрсөн хүмүүсээ бүгд над дээр би та нарыг амраая гэдэг сүнслэг шалаан буюу сүнслэг амар тайван дотор бид амьдрна. Аврал үнэхээр л байгаа бол. Түүнээсээр аврал үнэхээр Библи одоо юу гэдэг сүнслэг бодит байдлаар аврал байгаа мөртлөө энэ дэлхий дээр амар зовцсон амьдралаар амьдрна гэдэг юм байхгүй байхгүй. Гэхдээ бид нөгөө зовлон ирэхгүй гэж хэлээгүй шүү. Хүн өвдөж болно, янз бүрийн сорилтонд орж болно. Бид цаад сүнсний амар тайван сүнсээрээ бид Библийн одоо нэг тэ Паул, Петр мэд чинь шоронд байхдаа ингээ магтан дуумууд уулж байгаа шүү дээ. Хавчигдчих их та. Тэгээд цаад нь юр бусын амар тайван ярьдаг. Тэгэхээр хэрвээ энэ дэлхий дээр бид Есүсийн биднэрт өгж байгаа зүйл сэтгэл ханахгүй онцгүй байна. Итгэгч нараа одоо юу гэдэг Библиэнээ шүүгээл тэгэл Есүс Библичтэй Есүсчтэй одоо энэ нэг л нэг тийм биш байна гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар ингээл яваад байвал
тэр цаан ч асуудал байна л гэсэн. Илэрлэн тэр ихгүй. Илэрлэн наана. Тийм учраас жинхэнэ хэрвээ та нар үгэн дотор минь байвал үнэхээр буюу жинхэнэ Есүсийн дагалдагчд байхын тулд бид үгэн дотор нь өдөр бүр амьдрнаа л гэсэн санаа. Өдөр бүр. Йохан Лук 9-ийн 23 24 дээр юу гэж байгаа вэ гэхээр хэрвээ та нар намайг дагахыг хүсвэл одоо энэ дээр ярьж байгаа жинхэнэ дагалдагч нэг аврал цаана шууд хэрвээ та нар аврагдахыг хүсвэл гэж ярина гэсэн. Хэрвээ та нар өнөөдөр энэ дэлхий дээр элбэг хангалуун, энэ дэлхий дээр эрүүл, энэ дэлхий дээр сайн сайхан мянган үеийн ёроол гэдэг шиг тэр сайн сайхан зүйлийг энэ дэлхий дээр ч гэсэн эдлэн энэ дэлхий дээр захирагчд нь болж энэ дэлхий дээр сайн сайхан амьдрахыг яг Бурхны өгдөг зүйлийн дагуу шүү. Бидний шунлын дагуу биш шүү. Дандаа зал орж ирдэг шүү. Тийм учраас бид үргэлж өөртөө шалахгүй маш аюултай. Тэгэхээр тэгхийг хүсэж байгаа бол одоо энэ дээр бол үгэн дотор байх гэдэг юм ярьж байна. Бидний хийх юм. Бид нар энийг хийхгүй бол энэ байхгүй гэсэн. Тэгээ үгэн дотор нь байна гэхээр тэгэхээр чинь ядар үүс хүмүүс ярина. Үгүй ээ. Бид үгэн дотор нь байна гэдэг чинь гоё байхгүй юу? Тэгэхээр ерөв ингээд ямар нэгэн тооцоо бодохгүй байвал бид дээрээс төрөөгүй байх магадлал өндөр гэсэн санаа. Яг л нөгөө Иохан 3 дээр хэлдэг штэ. Никодем ингээд багшаа та бид таныг Бурханаас ирсэн багш гэдэг чинь мэднэ гэж ямар мундаг ингээд ирээд ярих үед Есүс шууд хэлдэг. Хэрв хүн дээрээс л төрөхгүй бол Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Иохан 3:5 дээр нь хэрв хүн ус ба сүнсээр төрөхгүй бол Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Тэгээ дараагаар нь тайлбарладаг энийгээ. Та энтэй хамааралтай Библи судлалын та үзээрэй. Энэ Bible study дээр байгаа шүү. Юу ярих гээд тэгсэн чинь Никодем хуулийн багш ихгүй юу? Фарисей. Тэр утгаа бүр англи дээрээ D гэдэг артикл нь байгаад байгаа юм. Бүр багш нарын багш гэсэн санаа. Бүр яг тэр хуулийн нэлээд дээд түвшний багш. Мундаг багш. Тэгсэн чинь тэр яадаг гэж Есүс хэлсэн энэ санааг шууд нөгөө нэг юугаар боддог. Тооцоолж боддог. Хүн ихийн хөвлөдөө ингээд урт насалчаад олон жил амьдарчаад буцаагаад яагаад ингээд нөгөө Бенжамин Баатны юм баг бодох гээд байгаа байхгүй. Буцаад ингээд залуу олонгуутлаа хүүхэд болоод жижигхэн болоод ихийн хөвлөдөө яаж орох юм бэ? Яаж хүн ихийн хөвлөдөө орж чадах юм бэ? Боломжгүй шүү дээ гэдэг юм ярьдаг. Энэ тооцоолол. Тэрнтэй адилхан тэгэнгүүт л Есүстэй ингээд бөө юм ярьж байгаа. Тэр та тэр хэсгийг үзээрэй. Чи Израилийн багш гэж юу ойлгохгүй байна те ингээд газар дээр ярьж байгаа зүүрлэлээр би чамд тэнгэрлэг зүйл ярьж байгаа чи газар дээр хин зүүрлэлийг чи ойлгох зүүрлэлээр хэлж байгаа зүйлийг ойлгохгүй байж яаж миний энэ дэлхий дээр авчирж байгаа тэнгэрлэг зүйлийг чи ойлгох юм бэ? Израилийн багш хүн байж гээд иймэрхүү байдлаар ингээд яриа явж байгаа цаашаага. Тэгэхээр хэрв бид одоо юу гэдэг нь те Есүс өнөөдөр ингэж штэ 31 дээр хэрв та нар үгэн дотор минь байвал гэдэг ингээд хэлэнгүүтэлтэй аврал ч үнгүй гэж хэлчихээд одоо дахиад хэрв мөрөөгөө нөхцөл шаардаад ингээд бид нэрээ дахиад юм хийх гээд байгаа юм уу? Дахиад би үгэн дотор нь байхын тулд тэгвэл аврал ч үнгүй гэдэг аврал ч зөвхөн итгэлэр гэдэг чинь худлаа юм биш үү гэл харж гинөө тооцоолол. Гэтэл үгүй байхгүй юу? Итгэл үнгүй. Аврал биднэрт юу ч бид хийж чадахгүй. Одоо энэ Есүсийн үгэн дотор байхын тулд бид юу ч хийж чадахгүй. Нэг үгийг бид нар за энэ Есүс ингэж хэлж байна. Одоо би нэг хэдэн Есүс ямар зүгээр мэдээж асар олон юм хэлж байгаа. Гэхдээ нэг авралтай холбогдлоо нэг хэдэн үг байгаа. Тэгэхээр Есүсийн хэлсэн тэр үгийг би сонслоо. За Есүс ингэж амьдраарай гэд хэллээ гэж бод. За ингээрэй гэд хэллээ. Энийг ойлгоорой, энэ дээр анхаараарай, энийг үйлдэлээрэй ч гэдэг юм. Тэгээ бид инглээ тэрийг хэрэгжүүлэх гэж оролдлоо чадахгүй байхгүй юу? Тэгвэл энд юу яриад байгаа юм? Яг үнэн зөв асуулт. Юу вэ гэхлээр бид чадахгүй. Тийм учраас Ром 8 дээр хэлж байгаа. Ром 8:4 дээр хэрвээ та нар сүнсээр амьдрвал одоо энэ дээр бол хэрвээ миний үгэн дотор abide гэдэг англиараа байгаа хэрвээ та нар миний үгэн дотор амьдрвал үгэн дотор нь нутаглаж үгнээс нь хамааралтай үгийг нь хэрэгжүүлж үгэн дотор нь ингэж үгээр нь тесвэрлэн үгийнхэн дагуу амьдралаа ингэж хэлбэржүүлж гээл янз бүрийн үйл үг байж болно. Тэгэхээр үгээр нь ингэж амьдрахын тулд юу ярьж байгаа гэхээр сүнс биднэрт итгэх үед биднэрт сүнс өгдөж байгаа шүү дээ ариун сүнс. Тэгэхээр тэр ариун сүнс чинь энэ үгээр нь амьдрах хүч нь биднэрт өгөгдсөн байхгүй юу. Тэгэхээр бид юу хийхээ ойлгочлоо. Өнөөдөр хэлж байна. Энийг хийхгүй бол яах вэ гэхээр аврал байхгүй, аврагдахгүй. Тэгэхээр үйлсээр юм шүү. Үгүй. Есүс жинхэнэ гол хийх юмаа хийсэн. Үхэх. Би үхэх ёстой байхгүй юу. Ямар ч юм хуулийн юм хэрэгжүүлсэн бид үгүй тэгж аврагдахгүй. Жинхэнэ хууль нөгөө нарийн зам гэж ярьж байгаа авралыг бий болгож байгаа ганцхан нарийн зам чинь хууль төгс гимгүү байх ямар ч гимгүү байж ижил хүн аврагдах гэдэг юм ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ
энийг хүн чадахгүй. Гэтэл амьдрал дээр хүн төрлөختний түүхэнд Есүс л тэгж амьдрсан учраас Есүстэй нэгдэх үед бид Есүсийн дотор бид аврагдаж чадна. Гэхдээ одоо энд гэж штэ хэрвээ миний үгэн дотор байвал одоо чаашнаас ярьж байгаа үнэн та нарыг чөлөөлнө гэж ерөнхийдөө ярина. Тэн дээр бас Есүс Христ яригддаг байхгүй. Тэгэхээр юу хийхээ ойлгочлоо бид. За ингэж амьдрах юм байна. Юу хийхээ? Энийг хийхгүй бол бид аврагдахгүй. Боломжгүй. Тэгвэл би яаж хийх юм бэ? Чадахгүй штэ. Биднэрт ариун сүнсээ өгсөн. Ариун сүнс. Юу? Ариун сүнс юу юм те? Ариун сүнсийг хэрэг хүн бид нар итгэгч бид нар ариун сүнсээ мэддэггүй, ариун сүнсийг ямар чухлыг нь ойлгодоггүй хүн болвол аврал ярихдаггүй байхгүй юу? Аврал ярихдаггүй. Боломжгүй байхгүй юу? Яагаад? Боломжгүй аврал ярихдаггүй. Яагаад вэ гэхээр Ром 10-9 дээр юу гэж байгаа вэ гэхээр хүн зүрхэндээ итгэн зөвхт байдал хүрээд 19 Ром 8 биш Ром 10-ын 9-10 дээр байгаа. Хүн зүрхэндээ итгэн зөвхт байдалд хүрээд амаараа хүлээн зөвшөөржиж авралт хүрнэ. Энэ хоёр хамт яригддаг. Тэгэхээр амаараа эзэн минь гэж 9 дээр нь байгаа. Эзэн минь гэж хүлээн зөвшөөржиж аврагдана. Тэгэхээр эзэн минь гэдгийн цаана юу ярьдаг вэ гэхээр энэ дэлхий яригдана. Энэ дэлхий дээрх амьдрал яригдаж байгаа. Тэгэхээр энэ дэлхий дээр бид амьдрахдаа Есүсийг эзнээ болгож амьдарж иж аврагдана гэж ярьж байгааз харж байна уу? Ингэж тунхаглаад итгэх үед бид аврагдчихж байгаа. Гэхдээ тэр аврагдсан итгэл чинь өөрөө эзэн Есүсийг эзнээ болгон амьдрах юм ярьж байгаа. Тэгж тунхагласан гэсэн. Тэгэхээр чин нэг юм гэрээ байгуулсан гэсэн санаа. Тэгэхээр тэр гэрээндээ бид хүрч чадахгүй мөртлөө гэрээ байгуулсан юм шиг. Нэг талаараа. Тэгэхдээ тэгээ аврагдана штэ. Тэгэнгүүт нь аврал өгөгдөж байгаа. Тэгэхдээ би юу хийхээ ирээдүгээ би ингэж амьдрнаа гэж бодсон яг дотроо үнэхээр тэгж шийтсэн хүн чинь аврагдана. Тэр аврагдах үед ариун сүнс өгөгдөж байгаа байхгүй юу? Нэг баптизмаар, усан баптизмаар Үлс 2:38 дээр байгаа. Одоо жоохон байж байгаа уншина. Тэгэхээр тэр ариун сүнс чинь өөрөө би өөрөө яг тухайн итгэх үедээ би ингэж амьдрнаа гэж чадахгүй юм шиг мөртлөө би Есүст итгээд Есүс надад бас ингэж амьдрах хүчийг өгнө гэж итгээд би тэгж амьдрнаа бодцсон явж байгаа. Тэгэнгүүт л эзэн бид нарыг авраа зөвтгөө тэгээд ариун сүнс өгж байгаа. Тэгээд одоо ариун сүнстэйгээ нэгдээд нөгөө анх аврагдахдаа хэлсэн үгийнхаа дагуу энэ дэлхий дээр амьдрнаа гэсэн үг. Тэгээд энэ дэлхий дээр амьдрахт чинь энэ орж ирсэн ариун сүнс чинь биднэрт байн хамааралтай. Анх эхлэл 1:28 дээр хэлж байгаа амиа амьсгалыг нь гэж үлээж оруулж байгаа. Тэндээс эхлээл хүн ариун сүнсний хүчээр л амьд оршигч болох боломжтой. Ариун сүнсгүйгээр хүн мөнхөд амьдрах боломжгүй гим нүглийн асуудлаа шийдэж чадахгүй байхгүй юу? Тийм учраас ариун сүнс гэдэг зүйл маш чухал юм ярьж байгаа. Тийм учраас одоо энэ өнөөдрийн Иохан 8:31 дээр хэлж байгаа хэрв та нар үгэн дотор минь байвал гэдэг зүйлийг чинь цаана бүр ингээд сууга хэдэн цагч шүнжэнгөө хэдэн өдөр ярьсан ч асар олон юм ингээд цаана байгаа байхгүй. Тийм учраас Библи судал гэж ярьж байгаа. Тийм учраас жажлах оюун санаагаа Эфес 4-ийн 20 дээр хэлж байгаа оюун санаагаа сүнснийхээ оюун санаатайгаа нэгтгэх гэдэг юм ярьдаг. Тэгэхгүй хуучин нөгөө ялзарч буй махбодын хүсэл тачаалаараа ялзарч буй махбодын хүсэл тачаалын залим ихээр бас хуучин амьдралын хэм маягаар ялзарч бүү гэж ярьж байгаа байхгүй. Ийм оюун тархич чинь бид нар энэ тархиар бид энэ үгийг бүрэн үннийг ойлгож чадахгүй байхгүй юу. Тэгээд ойлгох одоо энэ дээр дараагийн юмруу орё бүгдээрээ. Ингэж байгаа 32 дээр ингэж байгаа. 31 дээр бол ингэсэндээ хэрв та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчид байна. 32 тэгээд дараа нь гэсэн санаа. Тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө. Энэ зөвхөн нэг юм одоо юу гэдэг нь ингээд сууж байгаа л ингээд Библи уншиж байгаа л ойлгосны дараа болдог юм чинь 32 биш байхгүй юу? 32-ыг хийхин тулд 32-ийн энэ гоё хардаа чөлөө эрх чөлөө одоо түрүүний ярьсан нөгөө эрх чөлөө жинхэнэ эрх чөлөө сүнслэг жинхэнэ сүнс нь эрх чөлөөтэй байгаа цагт сэтгэл эрх чөлөөлөгдөн махбод чөлөөлөгдөн. Тэгэхээр махбодын боолчлогдож байсан үеийн одоо үр дүн болох өвчин, зовлон, элдв янзын илэрдэг тэр өвчин бүх зүйлсүүд дом нөгөө нэг одоо тамхи одоо тамхины одоо дом байна, архины дом байна гар хангалгын дом байна. Одоо өөр юу гэдгийг тэгээд сэтгэлийнхэн төвшөнд нь одоо хов зөөд юм уу яад эсвэл бол янз бүрийн ойлголтууд тэр янз бүрийн хуучин амьдралын Эфес 4 дээр байгаа хуучин амьдралын хэм маяг махбодын хүсэл тачаалын залим их хуураад байгаа тэр оюун
оюун бодол чинь бидний ингээд зовоож исэн тэр зүйлээс чинь сүнс нь чөлөөлөгдсөн байгаа цагт сүнс нь бас сэтгэл рүүгээ сэтгэлийн аврал гэж бас Петр дээр ярьж байгаа байхгүй. Сүнс сэтгэл нь нэг болох үед яадаг вэ гэхээр дараагийн бүх зүйл нөгөө үр жимс Галат 5:2 дээр хэлдгийн дагуу үр жимс аяанда гарч ирнэ. Аяанда тэр гайхалтай зүйл болоод байгаа байхгүй. Тэгээд ирэхээр бүр нөгөө гэрэл давс нөгөө нэг энэ дэлхийн хүмүүсүүдийн үхэн хатан араас нь явж байгаа хаагаад олохгүй байгаа тэр зүйл чинь Есүс одоо энд өгж байгаа нэг эрхчлөө энэ 32 дээр 30-31 Есүс өөрт нь итгэсэн юдэчүүдэд одоо дараагийн шатны жинхэнэ одоо маш чухал зүйлийг ярьж байгаа. Хэрв та нар үргэлжлүүлэн амьдрахтаа үхэн үхтлээ Есүсийн хэлсэн үгэн дотор нь байвал буюу үгэн дотор нь амьдарч үгнээс нь бүрэн хамааралтай амьдрах юм бол та нар жинхэнэ миний дагалдагчд буюу Есүсийн дагалдагч нь л аврал яригдж байгаа. Тэгэхээр миний дагалдагчд Есүсийн дагалдагч нар чинь Бурхны хогт хүүд байхгүй юу? Энэ хоёр тусдаа ерөөсөө биш. Есүст итгэсэн хүмүүс Бурхны одоо юу гэдэг Есүс Христэд итгэсэн хүмүүсүүд дотор зарим нэг дуудагдсан хүмүүсүүд нь дагалдагч болдгийм биш байхгүй юу? Есүс нөгөө зам ярьж байгаа шүү дээ. Матай 7 дээр байгаа хавчиг хаалга, хавчиг зам гэд. Хавчиг хаалга нь Есүс, хавчиг зам нь Есүс. Тэгэхээр тэр замаар явж ич замын чинь цаана аврал байгаа. Тийм учраас явна гэдэг чинь дагах юм ярьж байгаа зү. Есүсийн явсан загалмайн замаар бид араас нь мөрөөр нь дагаж явна. Тэгжиж Есүсийн очсон тэр амьлалтан дээр амьлна. Тэгэхгүй итгээд буюу тэр зөвхөн хаалгаар ороод болчтiin юм шиг байхгүй юу? Хаалгаар ороод болчихвол тэр хуурдагдсан байна л гэсэн. Худлаа итгэл. Эсвэл дундаас нь хуураад нөгөө нэг Еврей 6 дээр хэлдэг шиг итгэлээсээ унаад салаад явна гэсэн. Тэгэхээр дахин авралын гимшил ирэх боломжгүй гэж Еврей 6 дээр байгаа байхгүй юу? Ийм бодиттой үнэн энэ дэлхий дээр бидний эргэн тойронд байгаа. Тэгэхээр энийг одоо юу гэдэг юм бодуулахгүй өөр нэг юм гаргаж ирээд нэг талыг барьсан юм яриад байвал тэнд Эфес 6-гийн 12 дээр байгаачлан энэ дэлхийн захирагчтай харанхуйн захирагч удирдагч тэгээд тэнгэрлэг энэ бузар муу ёрын сүнсний тэр сүнсний хүч болсон тэр диаволын залим их чинь энэ дэлхий дээр чуулганд хүртэл орж ирсэн байгаа. Библиэлд хар мянгаараа байгаа. Чуулганд байгаа. Миний доторч орж ирнэ гэдэг нь оюун бодлын тэр худал хуурмаг гэдэг утгаараа шүү. Түүнээс итгэгч хүний дотор жөтгөх шүглэн гэж бол байхгүй шүү. Тэгвэл нэмэлт юм хэлэхэд. Тэгэхээр ингэж байгаа. Тэгэхээр 31 дээр үгэн дотор минь байгаад байвал та нарт дагалдагчд байна. Тэгээд Есүс Христийн жинхэнэ дагалдагч болсон бол автоматар дараа нэг үр дүн гарна. Тэр нь 32. Тэгээд та нар үннийг ойлгоно. Одоо энэ юу вэ гэхээр хараа энэ үннийг ойлгохын өмнө нэг юм байгаад байгаа шүү. Түр хэлсэн шүү дээ. Үгэн дотор минь амьдрал үгийг нь хэрэгжүүлж амьдрал гэсэн үг зүгээр яг шууд нөгөө утгаараа бол Есүс Христийн үгийг сонслоо ойлголоо тэ Матай 13 дээр хэлж байгаа дагуу тэр сайн хөрсөн байна. Сайн хөрсөн болоод зүрхэндээ ойлгоод итгээд тэгээд шийдвэр гаргалаа тэрүүгээрээ амьдрна. Тэгээд нэг удаа биш баян амьдрна. Энэ бүр өөрийнх нь мөн чанар. Би ийм л хүн. Миний дуртай зүйл юу вэ те? Би ингэж л алхдаг гэдэг шиг те. Би ингэж л ярьдаг гэдэг шиг миний зүгээр мөн чанар واخгүй юу? Тэр тэнгэрт эцгийн хүслийг үйлдэх чинь таны мөн чанар, миний мөн чанар. Яагаад та би бүх итгэгч хүмүүс бүгд нэг л мөн чанартай. Яагаад гэж нэг л Есүс байгаа واخгүй юу? Есүсийн дотор л бид аврагдаж байгаа. Тэгэхээр тэр Есүс чинь өөрөө ийм мөн чанартай. Тийм учраас Есүс байнга цор ганц Есүсээр л аврал байгаа гэж ярьж байгаа нь. Тэгэхээр ингэж амьдарж байгаа хүнээс чи аяандаа нэг үр жимс гарна. Гайхалтай дараагийн шатны юм. Тэр нь 32 дугаар эшлэл. Тэгээд та нар үннийг ойлгоно. Ойлгож тэр үнэн нь та нарыг чөлөөлнө. Энд чинь нөгөө нэг гайхалтай зүйл, нөгөө нэг гайхалтай бидний энэ дэлхий дээр амьдрахтаа хүсдэг зүйл чинь одоо энд байгаа байхгүй юу? Тэгтээ наана нь бидний юм байсан байгааз биднээс хамаардаг гэсэн үг. Тэр итгэл чинь өөрөө ийм итгэл байсан гэсэн үг. Авралт хүргэсэн итгэл нь. Тэгэхээр ард ингэж байгаа. Тэгээд та нар үннийг ойлгоно. Энэ үнэн гэдэг нь мэдээж энэ үнэн бид нар ойлгох хэрэгтэй. Ер нь Библи судлахад тухайн үгийг жоохон ойлгохгүй байгаа эсвэл бол энэ үгэн дээр ингээд юу гэх байгаа юм бол гэж байгаа. Яг үнэн гэдэг үг нь бид ойлгоно шүү дээ. Зүгээр үнэн. Тэгтээ бид өнгөрсөн Библи судлаар ярьсан те 26 дээр те намайг илгээгч нь үнэн бөгөөд гэж ярьж байгаа. Есүс өөрийнхөө эцгийг үнэн гэж ярьсан. Бурхан өөрөө бол үнэн гэж ярьж байгаа. Тэр утгаараа үнэн гэдэг бол мэдээж тэр үнэн гэдэг энэ одоо энэ ойлголт нь бол мэдээж бас олон талтай юм яригдж байгаа. Гэхдээ энэ дээр хардаа ингэж байгаа.
Үнэн гэдэг нь өөрөө үг гэж та ойлгож болно. Библи үг. Нэг бас Иохан 16-гийн 14-ийн 6 дээр би бол зам үнэн гэж хэлж байгаа. Есүс аахгүй юу? Есүсийг бүрэн ойлгоно. Ер нь Есүс бүх юм байхгүй юу? Бүх зүйлд бүх юм болдог. Есүс. Юр бус юм. Тэгэхээр 32 дээр тэгээд та нар Есүсийн үгэн дотор нь ингэж амьдарч үгийг нь хэрэгжүүлж амьдрвал та нар намайг бүрэн ойлгоно гэсэн үг. Надтай бүрэн танилцсан гэсэн үг Есүстэй. Жинхэнэ утгаараа бид хоёр нэгднэ гэсэн үг байхгүй тэр цагт. Тэгээд Есүс чинь өөрөө тэгээд Есүсийн хэлсэн тэр ерөнхий ойлголт. Тэгээ бас бодиттой ойлголт байгаа. Тэр нь юу вэ гэхээр үнэн гэдэг ойлголт. Одоо бид ингээд өнөөдөр ингээд яг энэ ишлэлийн одоо энэ зөвхөн 31 32-ыг бид ингээд уншаад нэг санааг ойлгох гэдэг нь шүү дээ. Тэгээ энийг ойлголоо гэж үтэй. За ойлгочлоо. Вау гоё шүү ч юм уу те ойлгож чадсан нь те чадаа ингээд хийж байгаа зүйлийг. Тэгээ ойлгочлоо. Энэ үнэн болохоор 32 дээр хэлж байгаа үнэн биш байхгүй юу? Энэ ойлгосон үннээ одоо миний хэлэх гээд байгаа санаа бол ингэсэн шүү дээ. Есүс Христийн одоо энэ Библиэлд хэлэгдэж байгаа олон үннүүд, янз бүрийн сэдвүүдийн дагах үннүүдийг бид ойлгоцсон тэр ойлголт, тэр үнэн хэлээг байхгүй 32-ийн үнэн. Тэрнийхээ дагуу амьдрах үед нөгөө нэг итгэлийн талаарх ерөнхий Библийн дагах итгэл бол ингээд би бас урд нь хаваалцсан шүү дээ. Тэрний ойлголт. Үннийг нэг учир шалтгаан баримтан дээр тулгуурлаад нэг зүйлд итгэлээ тэрнийхээ дагуу амьдрах үед Еврей 11-ийн дагуу биднэрт амталгаа орж ирдэг. Нөгөө яг бодиттой зүйлийнх нь амталгаанууд, баримтууд нь орж ирдэг. Энэ чинь их нөгөө чөлөөлөлт яриад байгаа байхгүй юу? Хэрэгжүүлэхгүй бол энэ орж ирэхгүй гэсэн үг. 32-ийн. Тэгэхээр өнөөдөр бид энэ цагаараа бид нэг зүйлийг ойлгочлаа гэж үтэй. Энэ чинь биднийг чөлөөлөхгүй байхгүй юу? Гэхдээ чөлөөлнө. Чөлөөлөхэд маш ойртлоо гэсэн үг. Гэхдээ яг чөлөөлөлт нь хийгдэг байгаа гэсэн үг байхгүй юу? Оюун санааныхаа сүнс дотор шинжлэхдэх тун гэж Эфесдэр хэлж байгаа тэр зүйл чинь оюун санаа маань шинжлэгдэнэ. Тэгээд тэрнийхээ дагуу амьдрах буюу тэр шинэ хүнийг өмсөд тэгээд тэр хүн дотроо ингэж явна. Маш чухал. Тэгэхгүй зөвхөн оюун санаа шинжлэгдэжээ тэгээд амьдрал нь ёс босыг үйлдэх юм бол бас л эцсийн өдөр яах вэ? Гэхдээ энэ бол утгагүй л дээ ийм боломжгүй миний талаараа бол яг үнэхээр үннийг харцсан тэр гайхалтай сайн сайхан юм харцсан бол ямар ч хүн мэдээж хоёр гоё юм байхад гоёыг нь сонгоно шүү дээ. Тэгэхээр гоёыг нь хардсан хүн бол гоёороо л амьдрнаа л гэсэн. Тэгэхээр гоёороо амьдрахгүй байгаа бол муугийн сонгол яваад байвал энэ хүн чинь тэгээд энэ гоёыг нь хараагүй л байгаа юм байна. Энэ муухай зүйлийг энэ хулих барааг ориг хулхийг ялгаж чадахгүй л яваад байгаа юм байна гэсэн. Тэгэхээр яг ялгадаг болцсон хүн бол мөнгө нь байгаад яг ялгадаг болцсон бол өөрийнхөө сайн сайхны төлөө яаж ч утсан ориг нь аавна үстэй тий. Тэгэхээр үнэхээр тэр чөлөөлөлт угаасаа бий болно гэсэн. Тэгэхээр 32 дээр тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө. Энэ чөлөөлөлтөнд донд юу байж болох вэ? Хамгийн гол гэдэг юм уу хамгийн бүгдэд хамааралтай зүйл бол гим нүглийн боолчлоос чөлөөлөгдөх. Доороос хэлж байгаа. Тэд хариуд нь за 33-ыг уншаад тэгээд дээшээгээ хальт ороод тэгээ явъя. 33 дээр ингэж байгаа. Саяны ойлголтыг чөлөөлнө гэж хэлэх үед 33 дээр тэд хариуд нь нөгөө фарисеучуд хуулийн багш нартай юдэчүүд бид Авраамийн удам бөгөөд хизээч хинт ч боочлогдож байгаагүй та нар эрх чөлөөтэй бодно гэж та юунд хэлнэ вэ? За энийг ямар ч ойлголно. Энийг ойлгоно. Би нөгөө нэг өмнөх санаагаа яахын тулд дахиад нь цааш нь яваадах юм. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн. Нүгэл үйлддэг хүн бол нүглийн боол мөн. Боол гэрт мөнхөд байдаггүй. Боол хүн мөнхөд Тэнгэрийн хаанчлалд байхгүй л гэсэн санаа. Нүглийн боол хүн. Харж байна уу? Нүгэл дотроо боочлогдсоор байгаа итгэгч хүн гэдэг юм байхгүй байхгүй юу? Хэрэг байвал яг балчир гэж бид нар нэг би бол одоо нэг зөвтгөх гэж юу гэдэг ингэж доош нь буулгах гэж оролддог. Гэхдээ ер нь бол балчир гэсэн үг оюун санаандаа шинжлэгдээгүй хүн байна гэж хэлж болно. Гэхдээ энэ байдал чинь өөрөө утгагүй байхгүй юу? Хэрвээ энэ байдал нь одоо миний эцсийн зогсоод энэ өөртөө ингэ сэтгэл хангалуун тухайн хүн байвал ер нь аюултай гэсэн үг. Өөрөө ингэж явж байгаа төөрөөд явна гэсэн үг. Тулааны энэ дэлхий дээр амьдарж байгаа учраас ялагдана л гэсэн үг байхгүй юу? Нөгөө Матай 10-ын бас Матай 10-ын 21-с 22 дээр байгаа. Эцсээ хүртэл төвчсөн нь аврагдах болно гэж авралын эзэн болсон Есүс хэлсэн.
та нарыг энэ дэлхий үзий ядна. Тэгээ эцсээ хүртэл та нар төвчвөл аврагдана гэж хэлсэн. Төвчгүй бол аврагдахгүй гэсэн үг. Тэгэхээр төвчхийн тулд юу хэрэгтэй вэ гэхлээр энд ярьж байгаа ойлголт. Нүглийг төвчих яриад байгаа шүү дээ. Нүгэл чинь олон байдлаар илэрж байгаа. Тэгэхээр энд хэлж штэ нүглийн боол хүн гэдэг боол хүн Тэнгэрийн хаанчил байхгүй гэсэн санаа байхгүй. Тэгэхээр дээшээ буцаагаад нөгөө 32 руугаа очихоор тэгээ та нарыг үннийг ойлгоод үнэн та нарыг чөлөөлнө гэдэг байгаа. Юунаас чөлөөлөх вэ гэхлээр нүглээс байхгүй юу? Та яг анзааруул байна шүү дээ. Бид энэ дэлхий дээр итгэж хүн ярьж байгаа шүү дээ. Итгэж хүн бид нар энэ дэлхий дээр биднийг амьдрахад шаналуулж байгаа. Янз бүрийн илэрлүүд байгаа. Нэг төр заримдаа бүр өвчнөөс ч илэрж болно. Янз бүрийн үхэл хацлаарч илэрж магадгүй зүгээр. Гэхдээ үхэл гэдэг бол өөр асуудал. Ерөнхийдөө бол хамгийн бодиттой зүйлсүүд юу вэ гэхээр сэтгэл санааны бидний амар тайван бус байдал, баяр хөөргүй байдал. Тэгээд тэр нөгөө нэг сайн мэдэн дотор хүч байдаг. Тэр нэг юм итгэгч хүнээс гардаг хүч нь гарахгүй байгаа байдал. Тэгээд элдв янзын харилцааны асуудлууд, чуулган доторх элдв янзын үл ойлголцлууд, чуулган ч гэхгүй амьдрал дээр тэгээд өөртөө сэтгэл хангалуун биш байдлууд зөндөө олон юм байгаа. Та өнөөдөр ингээд хуйлаа суугаад ярилцахад амьдрал ямар асуудалтай байна гэж та ингээд хэлж байгаа зүйлсүүд чинь ихэнхдээ гим нүглийн боолчлол дотор явсаар байгаагаас байгаад байгаа байхгүй юу? Би нэг мундаг олчоод ингээд яриад байгаа юм биш. Миний хувьд ч гэсэн олон жил намайг хүлж исэн гим нүгэл байсан. Тэр зүйлээс энэ үгэн дээр төвлөрөх үед тэр зүйлээс би чөлөөлөгдөж эхэлж байгаагаа маш ихээр мэдэрж байгаа байхгүй юу? Тэр утгаараа эзний үнэн ингэж эргээд ер нь ингээд ийм харилцан хамааралтай. За яацсан уу гайгүй байгаа. Тэгэхээр тийм байгаад байгаа. Тэгэхээр чөлөөлнө гэдэг чинь юу ярьж байгаа вэ гэхээр гим нүглээс чөлөөлөгдөн. Тэгээд сүнсний их чөлөөтэй байдлыг ярьж байгаа. Тэгэхээр тэр их чөлөөтэй байдлыг би болгохын тулд нөгөө нэг та түрүүний ярьсан Есүс Христийн үгэн дотор байх. Би тэгээ энэ дээр нэг хэдийн юм хэлээд Есүс Христийн үгэн дотор нь байна гэдэг нь Есүс Христ тэгвэл ямар үг хэлсэн гэхээр Матай, Марк, Лук, Иохан энэ дөрвөн номон дээр л байгаа шүү дээ. Энэ дөрвөн номон дээр тэр захидлуудаар мэдээж иш татж байгаа. Гэхдээ энэ дөрвөн номон дээр бүгд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дөрвөн номон дотор мэдээж асар олон үг хэлсэн. Тэгээ бүгдийг нь бид маш сайн ойлгож иж тэрийнхэн дагуу амьдрал хэрэгжүүлэлт гаргана гэсэн үг. Зарим тохиолдолд хам сэдвэрээ бидэнд хэлэгдээгүй үг байдаг боловч байдаг шүү. Гэхдээ бид заримдаа тухайн хам сэдвийн одоо энэ жишээ нь хуулийн багш фарисеучудтай Есүс харьцаж яхад хортмоогоо удмаа ирэх одоо юу гэдэг те одоо энэ дээр хүртэл 44 дээр байгаа байхгүй та нарын эцэг бол диаволоос гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй тэр худалж бөгөөд худал хуурамгийн эцэгт учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг гэд фарисеучуд тухайн үед байгаа фарисеучуд хуулийн багш нарын Есүс диаволын үр удамгаа хэлчихэж байгаа байхгүй тэгэнгүүт л бид нарт хамаагүй байна гэж бодож ер нь болно мэдээж тэгтээ заримдаа бид диаволын үйлчлэгч шиг амьдрах тохиолдол байдаг байхгүй юу. Тийм учраас тэр үедээ бид өөрийгөө нөгөө нэг түрүүн 2-р Коринт те 2-р Коринт 13:5 дээр хэлсэн дагуу шалгаснараа би яг одоо бүдрэх гээд шүү. Яг одоо би энэ намайг залхихаар гитийн яваа арслангийн ам руу орох гэж шүү. Яг одоо би замаас хазаах чинь. Яг одоо би эзний үннээс гэрлээс гараад харанхуй руу орох чинь. Гингүүтлээ хэрэг орох юм бол тухайн үед байгаа бодиттой аюулыг хэлж гинэ гэсэн үг байхгүй юу? Тэр фарисеучуд тэр утгаараа хэлэх гээд байгаа санаа юу вэ гэхээр Есүс Христийн хэлсэн үг болгон биднэрт хамааралтай. Тэгтээ ямар үед гэдгээрээ тэгээд яг биднэрт шууд утгаараа хамааралтай мэдээж олон үг байгаа боловч би өнөөдөр нөгөө нэг авралтай хамааралтай нэг хэдэн юм байгаа байхгүй олж мэдсэн юм хуваалцъя. Майк гэдэг нэг пастор артлын нэрийг нь хэлж чаддаг юм аа. Тэр пастрын гаргасан нэг юм байгаа байхгүй юу? Есүс Христийн хэлсэн үгийн дагуу Есүс Христ өөрөө авралын тухай юу гэж хэлсэн бэ гэдэг номлол нөхгүй юу? Судлал номлол. Тэн дээрээс нэг 5 юм байгаа. Мэдээж захидлууд дээр маш олон дамаа Ром номон дээр авралууд бидний авралт хүргэдэг гол зүйлсүүдийг те захидлууд дээр илүү дэлгэрэнгүй ярьдаг боловч яг авралын эзэн болсон Есүс өөрөө авралын талаар юу гэж хэлдэг вэ гэдэг дээр нэг 5 юм байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгдүгээрт одоо би энэ 5-ыг хэлэхэд энэ 5 чинь өөрөө Есүс Христийн хэлсэн яг бодиттой үг нь учраас
Нөгөө нэг та нар миний үгэн дотор гэж хэлсэн учраас яг Есүс Христ авралын талаар юу гэж хэлсэн бэ гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй байгаа даа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр энэ 5 зүйлийн дагуу бид амьдрах хэрэгтэй. Амьдрахгүй бол яах вэ гэхлээр нөгөө түрүүний ярьсан авралчин байхгүй л гэсэн. Гэхдээ энэ тэр тусмаа би тийм учраас би яг авралтай холбогдлолтой юу хэдийн юм хэлээд хий. Нэгдүгээрт аврал яаж бий болох вэ гэдгийг Есүс эзэн өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр нэгдүгээрт зөвхөн Есүс буюу өөрөөр нь л аврал байгаа гэж хэлсэн нэгдүгээрт. Зөвхөн надаар дамжиж аврагдана гэдгийг хэлсэн. Зөвхөн Есүсээр. За Иохан 19-дэр юу гэж байгаа гэхээр Есүс өөрийгөө за 19 10 хавцаа яг 9 дээр бол үүд гэж байгаа. Тэгээд өмнө 8 дээр байгаа юу дээр хоньны үүд гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр Есүс Христ өөрийгөө үүд гэсэн хаалга. Түрүүн Матай дээр юу гэлээ? Матай 7 дээр хавчиг хаалга нарийн замаар яв. Эн чинь л аврал түрүүнд ирсэн. Тэр хавчиг хаалга чинь одоо энэ дээр хэлж штэ. Матай 7-гийн 13 баха 13 байлоо хэд вэ? 23 ч үлээ. Тэгэхээр тэр авралт хүргэдэг тэр хаалгач нь өөрөө Есүс. Зөвхөн Есүсээр дамжуулж аврагдана гэж Есүс өөрөө хэлсэн. Тэгэхээр энэ цорын ганц үнэн гэсэн. За Матай 10:32 дээр те хүмүүсийн өмнө намайг хүлээн зөвшөөрвөл тэнгэрт эцгийнхаа өмнө би тэр хүнийг хүлээн зөвшөөрнө гэж байгаа. Энэ арай нэг өөр төрлийн Есүс итгэж байгаа. Есүс л зөвхөн аврал байгаа гэдгийг хэлж байгаа гэсэн. Зөвхөн Есүсээр аврагдана гэж хэлдэг мөртлөө хүмүүсийн өмнө очихдоо Есүсээр л аврагдана гэдгийг хэлэхгүй Есүсээс ичдэг байвал Есүс цор ганц Есүс гэдэг санаа биш байгаа даа шүү дээ. Өөр нэг юм ирэх ашиг яригдаж байгаа гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө ичгүүр Есүсээс иччихнэ гэсэн санаа. Тэгэхээр чинь Есүсийг цор ганц хамгийн бест, хамгийн тэр нэг аврал төрөдөг цорын ганц хаалга гэж итгээгүй гэсэн санаа байгаа байхгүй. Тийм учраас энэ чинь бас нөгөө нэг юу яригддаг гимшлийн ойлголт, баптизмын ойлголт яригддаг. За тэгээ Иохан мэдээж 14:6 дээр би бол зам, үнэн, амь гэж хэлж байгаа. Тэ надад дамжуулгүйгээр хинт ч эцэгт хүрэхгүй цорын ганц. Тэгэхээр нэгдүгürt авралын талаар Есүс өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр сая зөвхөн надаар дамжиж аврал байгаа гэж олон ишлэл байгаа. За хоёрдугаарт зөвхөн итгэлээр нэгдүгürt зөвхөн итгэлээр Есүсээр дамжуулан аврагдана. Хоёрдугаарт заавал итгэх ёстой. Итгэх. Зөвхөн итгэлээр гэсэн санаа. Лук 8:11-аас 12 дээр юу гэж байгаа вэ гэхээр нөгөө дөрвөн хөрсний талаарх эхний хөрс зам аваар унагтын унсан Бурхны үгийг аваад итгэх гэдэг ойлголтын дээр Лук 8:11-аас 12 дээр итгэж тэр үгэнд нь итгээд аврагдах гэдэг ойлголт хамт тэр үг нь байгаа байхгүй юу. Тэр Бурхны үгэнд итгээд аврагдах вэ гэсэндээ сатан буюу шувуу ирээд үрийг нь аваад хулгайлцдаг гэдэг санаа ярьдаг. Тэгэхээр итгэлээр аврагдана гэдгийг тэнд хэлж байгаа Есүс өөрөө. Тэгээд Иохан 6-гийн 40 дээр бас те хүүд итгэх нь итгэж мөнх амьтаа байх нь эцгийн хүсэл юм а гэж хэлж байгаа. Есүс Христ буюу хүүд нь итгээд мөнх ам авах нь Бурхан Аавын хүсэл зорилго юм а гэж хэлсэн. Тэгэхээр итгэлээр мөнх амьтаа буюу аврал яригддаг. Нэгдүгээрт Есүс Христээр зөвхөн аврал, хоёрдугаарт итгэлээр аврал. Зөвхөн Есүс Христээр аврал ирнэ гэдэгт нь итгэх. Тэгжиж аврал яригддаг. Гуравдугаарт гимших чухал гэж ярьдаг. Ер нь хараа энэ 5 зүйлийн нэгдүгээрт нэгдэх нь хамгийн чухал. Бидний биш Есүсийн хийсэн зүйл. 2 3 4 нь болохоор итгэл, гимшил, баптизм ярьж байгаа. Усан баптизм. Эдгээрийг заавал хийх ёстой гэж ярьж байгаа. Эдгээр заавал байх ёстой. Эдгээр байхгүй бол аврал байхгүй л гэсэн үг байхгүй. Тэгээ гурав дахь нь юу хамгийн сүүлийнх нь тий. За хоёр дахьын сая ярьцантай итгэл, гурав дахь нь болохоор гимшил гэж ярьж байгаа. Гимшлэр. За Үлс 2:38 дээр за миний уншиж түрүүнийг хальт ярьсан болохоор Үлс 2:38 дээр ингэж байгаа. Петр гимших түн хүн бүр Есүс Христийн нэрээр баптизм хүртцгээе. Нөгөө усан баптизм. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар ариун сүнсний бэлгийг авах болно. Харж байна уу? Гимшил, баптизм, тэгээ ариун сүнсний бэлгийг авна гэж байгаа. Энэ ариун сүнс чинь одоо авралыг бий болгох сүүлийн зүйлд хэрэг болно гэсэн үг. Ариун сүнс нь. За тэгэхээр нэгдүгээр зөвхөн Есүсээр аврал, Есүст л аврал байгаа. Энэ хамгийн гол зүйл. Тэгээ энд нь бид нэр итгэх юм бол аврагдана. Мөн үүнд нь итгэсэн учраас одоо ер нь та ингэж ойлгоорой. Есүс Христэл аврал байгаа. Аврал руу ордог хаалга Есүс Христ. Тэнгүүт нь бид үүнд нь итгэнэ. Яв цорын ганц замаа харна гэсэн үг. Тэгээд итгээд ингээд дотроо орсон чинь бидний дотор
юу байгаа гэхээр хуучин зам байгаа. Хуучин зам, гим нүгэл, хуучин амьдралын хэм маяг. Тэр тийм учраас бид зөв зүйлийг олж хараад итгэсэн ч гэсэн хуучин зам байгаад байгаа учраас энэ хуучин замаа, хуучин гим нүглээ, хуучин ойлголтоо, хуучин хүнээ гэрэлд Иохан 3:21-ийн дагуу гэрэлд гаргаад улаагаад бид гэрэлд гаргаж ирнэ гэсэн. Цэвэрлэгдэхийн тулд эн чинь гимшил. За гимшил гэрэл гарч ирнэ. Энэ гимшлийн талаар Лук 19-ийн 5-аас 10 дээр юу гэж байгаа гэхээр нөгөө захчаагийн татвар хураагч захчаагийн дээс очдөг. Тэгээд дээс захчаа яадаг вэ гэхээр би хөрөнгөнийхөө талыг нь зараад ядуусдаг. Нэгдүгээр, хоёрдугаарт би зайл мэхэлж авсан зүйлээ би 4 дахин нугалж өгнө гэж байгаа. Энийг хараад Есүс юу гэж хэлдэг вэ гэхээр өнөөдөр энэ айлд аврал ирлээ гэж хэлдэг. Саяны ярьсан захчаагийн үйлдэл үйлдэл чинь гимшлийн хамгийн төгс илэрлэл нөхгүй юу? Зүрлэл. Юу вэ? Буруу замаа олж харлаа. Буруу замаа хаяад зөв зам руу ордог. Энд чинь нөгөө метанои гэж яриад байгаа гимшил байхгүй юу? Буруу юмаа олж харлаа. Зөв замаа олж харлаа. Тэгээ буруу замаа хаяад зөв зам руу эргээд зөв замаар цаашаа явдаг. Зүгээр нэг мэдрэмж биш. Өөрчлөл үйлдэл ярьдаг. Тэгэхээр энэ үйлдэл заавал байх ёстой гэж хэлж байгаа. Энэ байхгүй бол аврал байхгүй гэсэн үг. Тэгээ Үлс сая 2:38 дээр хэлсэн те гимшээд баптизм хүртээгээд ариун сүнс та нар дээр ирэх болно гэж ярьсан те. За дөрөвдүгээрт нь Есүс Христийн авралд хэрэгтэй 5 зүйлийн дөрөвдүгээрт нь усан баптизм гэж ярьж байгаа. Марк 16-гийн 16 дээр Есүс өөрөө амаараа юу гэж хэлж байгаа вэ гэхээр итгэж баптизм хүрт. Тэгвэл аврагдана гэдэг юм хэлж байгаа. Итгээд баптизм. Тэгэхээр итгэл, гимшил, усан баптизм гэдэг бол гуруулаа заавал байх ёстой 3 зүйл. Бидний одоо хийх гэхээс илүүгээр бидний тунхаглал ахгүй юу? Тунхаглал гэж хэлж болно. Тэгээ яг хийгдэх зүйл нь түрүүн Үлс 3:2-38 дээр хэлсэн дагуу ариун сүнс нь орж ирснээрээ ариун сүнстэйгээ хамтраад хийнэ. Бид дангаараа хийж чадахгүй. Тийм учраас түрүүн Үлс 2:38 дээр гимшээд усан баптизм хүрт тэгээд ариун сүнс та нарт өгөгдөх болно гэж ярьж байгаа. Тэр нь 5 дахь зүйл. Авралын 5 дахь. Энэ 5 дахь зүйл дээр бид нэг гацаад байгаа байхгүй юу? Энэ 5 дахь зүйлийг бид ойлгохгүйгээсээ болоод олон хүмүүсүүд мэхлэгдээд байгаа. За 5 дахь ярихаас өмнө тэр усан баптизмын нэг зүйлийг би хэлэх гээ. Ягаад вэ гэхээр усан баптизмыг хэлчихээр жоохон толгой ирэх гээд байгаа байхгүй юу? Ягаад вэ гэхээр аврал ярьж байгаад нэг юм зан үйл яриад ирлээ гэдэг ойлголт. Зан үйл мэдээж мөн шүү дээ. Яг тодорхой усаар ингэж булгаад ингээд нэг юм чуулганы итгэгч болсон тэрийг илэрнэ шүү дээ. Тэгвэл цаана нь юу байгаа вэ гэдэг нь чухал байхгүй юу? Цаана нь юу байгаа вэ гэхээр хуучин хүнээ өхүүлж байгаа өхөл ярьдаг. Түрүүн би хэлсэн шүү дээ. Одоо аврагдах процессыг 5 зүйлээр илэрхийлсэн шүү дээ. Нэгдүгээрт цорын ганц аврал руу ордог хаалга, үүд. Иохан 19 би бол цорын ганц аврал руу ордог үүд юм а гэсэн. За үннээ цорын ганц замаа олоо харчлаа. Авралыг итгэлээ, нэгдлээ. Энд дээр оруулаа. Гэхдээ асуудалтай яагаад вэ гэхээр би хуучин хүмүүс амьд байгаад байна. Тийм учраас би гимшиж би гимтэн гэдгээ хүлээн зөвшөөрчтэй гимшлэрээ бид улааж тэгж хуучин зүйлээ олж хараад хуучин зүйлээ бид хайна гэсэн үг. Тэгээд өдөр болгон тэгээ усан баптизм ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр гимшлэрээ бид хуучин зүйлээ хуучин замаасаа саллаа. Дутуу байхгүй бас. Хуучин замаасаа гарлаа. Тэгээд одоо яах юм? Шин рүү орох хэрэгтэй шүү дээ. Шин рүү орох үйлдэл. Тэгэхээр шин рүүгээ орно гэдэг чинь тэнд чинь бид шин замаараа явна. Хуучин хүнээ Лук 9-ийн 23-24 дээр юу байгаа вэ гэхээр өдөр бүр өөрийгөө үгүйсгээд загламайгаа үүрч намайг даг. 24 дээр нь та нар амиа алдвал та нар амиа олвол та нар амиа алдах болно. Миний төлөө буюу сайн мэдээний төлөө та нар амиа алдвал түүнийг олно гэж байгаа. Тэгэхээр тэр Лук 9:23 хэлж байгаа байхгүй юу? Өдөр болгон нөгөө нэг шин замаараа хуучин замаа хаялаа шин замаараа явлаа. Дахиад хуучин зам босгоод гараад ирлээ, хуучин замаа гимшлээ, хуучин замаа хаялаа. Тэгэхээр тэр усан баптизм гэдэг ойлголт чи юу ярьж байгаа вэ гэхээр миний амьдрал ийм амьдрал байх болно гэсэн санаа байхгүй юу? Усан баптизм чинь бид ус руу ороод үхэж байгаа байхгүй юу? Бүрэн булхаад усан дотор бид ер нь бүх хүмүүсүүд уснаас гарч ирсэн шүү дээ. Эхийн хөвлийгээс уснаас гарч ирээд тэр утгын дэлхий чинь ч гэсэн анх тэр чигээрээ дэлхий ус байх үед эхлэл дээр байгаа уснаас гарч ирсэн. Тэгээ одоо энэ дэлхий ч гэсэн дэлхийн 3/2 нь ус гэж байгаа. Хүний биеийн 70% нь ус. Тэгэхээр ус ер нь юу илэрхийлж байгаа вэ гэхээр тэр нэг юм
төрөлт үхлийг илэрхийлдэг байхгүй. Ус чинь өөрөө ингээд нэг юм одоо юу гэдэг ихийн хөвлий гэдэг юм уу, нэг юм эсвэл бол тэ булш гэдэг юм уу, эсвэл ихийн хөвлий гэдэг юм уу, ямар талаас харж байгаагаас шалтгаалж. Тэгэхээр усан баптизм гэдэг зан үлийг чинь цаана юу ярьдаг вэ гэхээр бид миний амьдрал одоо би хуучин амьдралаа хуучин хүнээ өхүүлээд гимшээд олж харсан тодорхой би ийм хүн би ийм гимтэн гэдгээ наан харах ёстой шүү дээ. Тэгэхгүй бол зүгээр нэг юм зан үйл нь биш, цаад нэг юм сэтгэлгээ чинь аврал төрөдөг байхгүй. Тэгэхээр хуучин юм олж харлаа, би хуучин хүнээ өхүүллээ, би бүр гимтэн юм байна, өөх ёстой юм байна. Тэгээд нэг Паул Маулын цагтлуудаар хэлж байгаачлан Есүс Христийн загалмайтай би загалмай өхүүлтэнд би нэгдлээ. Баптизмын үйл явдал байхгүй. Би үхлээ, ус руу орлоо, бүрэн булхагдлаа. Ер нь бол яг жинхэнэ баптизм бол ер нь усанд бүрэн ордог нь илүү Библийн дагуух баптизм юм байлээ шүү. Тэрийг та тэгвэл ер нь чуулганууд зүгээр штэ. Боломж байгаа юм чинь тэгж яага болдгүй. Заавал тэр шашинлыгийн сонгож яах гэдэг юм. Тийм залхуу өрөөд байгаа юм уу? Ус олдохгүй байгаа юм уу? Улаанбаатар хотод гол байхгүй юм уу? Эсвэл байн байхгүй юм уу? Бассейн байхгүй юм уу? Тэгэхээр байгаа юм бол бид Библийн дагуугаар хийчихэд юу нь болохгүй байгаа юм те. Тийм учраас бид ус руу бүрэн булхлаа. Орлоо. Үхлээ гэсэн үг. Хуучин хүмүүс маань үхлээ. Тэгээд миний ирээдүйн амьдрал ч гэсэн өдөр болгон ингэж амьдрах гэсэн үг байхгүй. Өдөр болгон түрүүний хүлээл Луг 9:23 дээр та нар намайг дагахыг хүсвэл буюу аврагдахыг хүсвэл Бурхны хаанчлалын хүн болохыг хүсвэл өдөр бүр баптизм хүртэж амьдрнаа гэж илэрхийлэхэд нэг буруутахгүй. Өдөр бүр үхэж амьдрнаа гэсэн үг байхгүй. Үхлээ. Тэгээд бас өдөр бүр амилж амьдрнаа гэсэн үг. Үхэж амилж. Хуучин хүнээ оллоо. Яг энэ сэдэл дээр, яг энэ хандлага дээр хүмүүс намайг тэгээ одоо юу гэдэг нэг муухай үгээр хэлэх үед би энэ дэр урд нь ингээд босоод ирдэг байсан бол яг энэ хүнээ би өхүүллээ. Шинэ хүн Библи юу гэж байгаа юм? Уучил, өршөө, уучил. Яагаад буруутгагдаж болдоггүй? Яагаад бид хохирж болдоггүй ингээд ишлүүд байгаа шүү дээ. Олон юм байгаа. Тэгэхээр тэр шинэ хүнээрээ би амилаад хариу үйлдэл. Шинэ хүнийхээ хариу үйлдэлийг хийн. Эн чинь яг баптизмын ойлголт. Өдөр болгон энийг хийн. Луг 29:23 дээр хэлж байгаа. Өдөр болгон үхдэг амьдрал чинь л аврагдсан хүний амьдрал байхгүй юу? Тэгээ өдөр үхэх юм чинь нэг юм оронд нь амьлах ёстой ш. Тэр нь хин Есүс буюу нөгөө ариун сүнс чинь би хуучин хүнээ өхүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд ариун сүнс гараал ирнэ гэсэн үг. Ариун сүнс. Гэхдээ Библийг унших ёстой ш. Библи чинь миний ямар дүр төрхийг харуулж байгаа. Хүн яахаа мэдчихийж л тэр нэг шин замаа гэсэн үг байхгүй юу? Хуучин замаа хаяхтаа ямар замаар явах гэж байгаа шин замаа олж харж ижил хуучин юм хаяад юм сонголт хийгдэн штэ. Тэгэхээр Библи унш нөгөө нэг эзнээ олж мэднэ гэдэг чинь маш чухал байгаа. Тэгэхээр энэ болохоор дөрөвтөх нь би ярьсан те дөрөвтөх нь. За сүүлийнх нь саяны ярьсан энэ үйлдэл байгааз энэ зүйл чинь авралын дараагийн маш чухал юм ярьж байгаа. Тэр нь Матай 10:21-22 дээр хэлж байгаа байхгүй юу? Аауд хүүгүүд те за би уншиж тийм үү? Матай 10:21-22 биш ээ. Матай 10:21-22 ингэж байгаа хараа. Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож тэднийг үхэлд хүргэнэ. За 22. Миний нэрээс болж тайлбарна гэсэн үг. Миний нэрнээс болж бүгд та нарыг үзий ядна. Бид нар үзий ядахгүй шүү. Бид хагалдахгүй шүү. Миний ах дүүс, миний аав, эсвэл миний хүү хэрвээ итгэж биш гэр бүл ярьж байгаа шүү дээ. Гэхдээ ийм зүйл амьдрал байдаг учраас гэхдээ гэр бүл ийм байгаа юм чинь амьдрал дээр бүр илүү гарч ирнэ гэсэн үг. Танихгүй хүмүүсүүд бүр илүү биднийг үзий ядаж авчна гэсэн үг. Тийм учраас хамгийн энэ хүн намайг үзий ядахгүй хаа гэдэг хүн чинь хүртэл Есүсээс болж намайг үзий ядах тийм дэлхий дээр бид амьдарч байгаа учраас авралын дараагийн шат чинь байхгүй юу? Энэ зүйлд одоо нөгөө нэг зүйл чи яригдана. За тэгээ ингэж шүү дээ 22 дээр миний нэрнээс болж бүгд та нарыг үзий ядна. Энэ хамгийн экстрим цаад зүйлийг нь Есүс ярьж байгаа шүү. Энэ ингэж үзий ядахад бид одоо дараагийн зүйлийг хийж чаддаг бол дандаа одоо юу гэдэг бодит амьдрал дээр заавал ингэхгүй байх магадлал өндөр байхгүй юу? Гэхдээ ингэсэн тохиолдолд бид одоо энэ хэлэх зүйл харин эцсээ хүртэл тиссэн нь аврагдах болно. Эцсээ хүртэл эцэн хизээ юм. Намайг амьдарч яхад би одоо 35 та намайг амьдарч яхад Есүсийн ирэх цаг нь хулгайч мэт гинт ирэхэд тэр ирэх өдрийг нь хэлж байгаа. Хэрвээ миний амьдралын цаг хугацаанд Есүс ирэхгүй, миний хүүхдүүд, миний ач зээ нарын цаг хугацаанд Есүс ирлээ гэж бодоход
миний хувьд ямар цаг нь эцсэх гэх юм. Үхэл ярьж байгаа. Үхэн үхтлээ бид энэ дэлхий дээр амьдрахдаа эцсээ хүртэл дэвчсэн тохиолдолд дараа нь аврал чинь жинхэнэ утгаараа гарт чинь баригдана гэдгийг Есүс хэлж байна. Авралын эзэн. Эн чинь Библийн дагуух цорын ганц аврал гэхгүй юу? Тэгээ илчлэлээр бас хэлж байгаа. Ялагч нэгэнд л би ялалтын титмийг зүүлгэнэ гэж илчлэлээр Есүс өөрөө хэлж байгаа. 7 чуулган дээр. Тэгэхээр энэ төгс эн чинь өөрөө авралын хамгийн чухал. Гэтэл энэ дунд бид хаан дээр нь гацж байна. Хаан дээр нь аюул хүрж байна. Тийм учраас энэ тав зөвхөн аврал дээр нь яригдж шүү дээ. Өөр ямар ч сэдв байж болно. Тэгэхээр Есүсийн хэлсэн эдгээр ойлголтуудыг бид ойлгож судлахгүй бол бид яаж дотор нь амьдрах юм бэ? Дотор нь амьдраагүй бол яаж бид өнөөдрийн үзэж байгаа хэсгийн 32-ын энэ ивэл ирүүлгийг авах юм бэ? Гим нүглээсээ чөлөөлөгдөх юм бэ? Яаж архинаасаа гарч чадах юм бэ? Яаж тамхины донгоосоо, яаж гар хангалах, завхаар л одоо хулгай юм уу, худлаа юм уу, одоо үзэн ядах юм уу, ховж юм уу, өөр ямар бид нар чадахгүй байгаа юм байна. Тэрнээс чинь чадуулах тэрнээс чинь чөлөөлөх цорын ганц нэгэн Есүс гэж байгаа байхгүй юу? Одоо энэ доор нь байгаа. Есүс тэдэнд иймээс 36 дээр иймээс хүү та нарыг чөлөөлвөл Есүс томоор хүү. Тийм иймээс хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болноо. Энэ амлаад байгаа шүү дээ. Ийм гоё амлалт байна. Тэгэхээр бид ингэж амьдрахыг хүсэхгүй байх гэж хүсэж байгаа. Хүсэж байгаа юм бол саяны 5 ойлголтыг хийнэ гэсэн үг. Юу юм? Зөвхөн Есүсээр аврал байна. Тэгээд түрүүн Матай 10:32 дээр үглээ хүмүүсийн өмнө Есүсээс ичдэггүй байх. Яагаад Есүсээс ичж чинь? Шалгаарай. Нөгөө 2 дугаар Коринт 5-ын 13-5 дээр байгаа сүнсээ шалгаарай. Өөрсдийгөө шалгаарай. Итгэл чинь байна уу? Авралын итгэл байхгүй юм биш үү? Тэгвэл авралын итгэл байхгүйгээд шалгаад хариулт нь авралын итгэл байхгүйгээ та зүгээр ингээд мэдрэлээ гэж бодъё. Ариун сүнс ч юм уу, бурхан ч юм уу ингээд Библийн үгээр илчиллээ гэж бодъё. Ингэж ийсэн ч өвчүүл яах юм бэ? Ямар ч одоо тэр үед ямар ч сонголт байхгүй шүү дээ. Та үхэл нүдэ нээхэд та шууд нүдэ нээхээс өмнө таны бие чинь нөгөө мөнхийн бие чинь та энэ гар чинь түлэгдэж байгаагаа мэдрээл сэрнэ ш та. Гэхдээ тэр үхээд тэр тамыг мэдрэх хооронд хэдэн секунд болохыг мэдэхгүй өгж үзээг болохоор Библи тийм хэлж байгаа байхгүй. Үхээд сэрэх үед там хүлээж байгаа ш. Есүст итгээгүй, Есүсийг цорын ганц Есүсээс ичдэггүй буюу гэтэл бид амьдрал дээр ингээд Есүсээс ичээд Есүсийг цорын ганц нэгэн агуу те Есүс миний амьдралын эзэн нөгөө нэг аврал төрөд итгэл. Гэтэл амьдралын эзэн биш. Миний алдар нэр энэ ичхүүргүй байдал миний амьдралын эзэн. Энэ хүн намайг Есүст итгэдэг хүнгээ хэлсэн чинь энэ хүн намайг чи Есүст итгэдэг юм уу гэж хэлэнгүүт яана миний нэр хүнд оногоонд орлоо. Би харж байна. Би нөгөө маммон гэдэг ойлголт. Эд баялаг чинь цаад сүмэн би гэдэг хуваа хичээг үзэл واخгүй юу? Өөрийнх нь төлөө эд баялаг хураа штэ. Эд баялаг цаана тийм үрэн тийм яригддаг. Тэгэхээр Есүс Христэл цорын ганц нэгэн гэдэг энэ ойлголт нэгдүгürt энд ийм амьдрах ёстой гэж хэлж байна. Нөгөө нэг түрүүний гой сайн амтрах хэл хоёрдугаарт нь итгэл ярьсан, гуравдугаарт нь гэмшил ярьсан, дөрөвдүгээрт нь усан баптизм буюу өдөр болгон үхэж амьдрах, үүнийгээ тунхаглаж үр жимсэнд гарч амьдрах. Дөрөвдүгээрт нь гуравдугаарт нь гэмшилтэй, дөрөвдүгээрт нь саяны усан баптизм, тавдугаарт нь эцсээ хүртэл дэвчих. Тэр эцний хизээ үхэх. Та амьд байгаа мó? Авралынхаа төлөө та үргэлжлүүлэн амьдрах ёстой байгаа байхгүй. Паул хэлж байгаа эцсээ хүртэл би төвчсөн. Энэ дээр бол эзэн Паул биш эзэн хэлж штэ. Эцсээ хүртэл төвчвөл аврагдана гэж байгаа. Төвчихгүй бол аврагдахгүй гэж Есүс хэлж байгаа. Библи дээр байгаа. Матай 10:22-ыг та уншаарай. Хэрвээ энэ ч наадах чинь худлаа итгэл гэж байгаа. Библи Есүс өөрөө гэж хэлж байгаа. За ийм ойлголт ерөнхийдөө өнөөдөр яригдж байгаа шүү. За тэгээд дунд нь за цаг гайгүй байна те. Миний товлсон цагаар бол нэг цаг 30 цайл болчих болох гээд байна. За одоо тэгэхээр ингэж байгаа 32 дээр 33 дээр иймэрхүү ойлголт ярьж байгаа те түрүүн 30-32 дээр чөлөөлөгднө гэж хэлсэн чинь үгэн дотор байвал та нараа үнэхээр миний дагалдагчд байна. Тэгээд үнэн та нарыг чөлөөлнө гэсэн чинь 33 дээр бид Авраамийн удам бөгөөд хизээч хинт ч боочлогдож байгаагүй. Та нар эрх чөлөөтэй болно гэж та юу яриад байгаа юм бай гэж хэлсэн. За энийг бүгдээр ойлгох хэрэгтэй. Эний цаана биднэртэй хамааралтай нэг юм байгаа. Бас судалж байхад олж мэдсэн. Тэрний юу вэ гэхээр энэ дээр ингэж штэ. Фарисеучуд хуулийн багш нар за ер нь
тухайн үед амьдарч исэн Израильчууд бүгд яг шууд утгаараа Авраамийн гентэй байхгүй юу? Яг Авраамийн үр удам. Яагаад? Авраамийн хүүхд тийм билээ. Исаак. За Исаакаас ихэн гарлаа. Исав, Яаков хоёр гарсан. Хоёр ихэр. Тэгээд дүүн болох Яаков нь яг уугуу хүүгийн эрхийг мэхэлж яагаад авцсан те. Тэгээд янз бүрийн болж байгаа. Тэгээд Яаков 12 хүүхд төрүүлсэн. 12 хүүхд бүхий энэ Яаковын гэр бүл чинь Египтэд Эхлэл ном ингээд дуусж байгаа байхгүй юу? Эхлэл номын төгсгөл дээр 70 хүн Египт рүү явж байгаа. Энэ 70 хүн чинь бүгдээрээ Яаковын гэр бүл. За яг хөө тэгээ боол нь орд юм уу яадын зарснаар нь ямар ч байсан гэсэн Яаковын гэр бүл. Тэгээ Яаковын гэр бүлээс яаж байгаа вэ гэхээр 430 орчим жилийн дараа за яг судалгаа 2 сая гэж ярьж байгаа те асар олон нэг үндэстэн болоод гарч ирсэн. Энэ үндэстэн чинь 430 жилийн дараа 70 хүн чинь үржигдээд нэг үндэстэн болсон байхгүй юу? Тэгээ эн чинь дүнгэж би Есүсээс өмнө 1400 жилийн өмнөх юм ярьж штэ. Нэг үндэстэн буюу 2 сая орчим хүн буюу чааш бүр ингээ ухрахаар нэг хүн үнээс гарсан байхгүй юу? Авраамаас ингээд цаг хугацааны аясаар. Тэгээд 1400 жилийн дараа Есүсийн цаг үед одоо болж байгаа үйл явдал штэ. Тэгэхээр чин бүр олон үхэж хагцаад хэдэн үхээд сэрээд нэг үе нөхөд дараагийн үе нь гарч ирээд. Тэгэхээр Есүсийн үед байсан Израильчууд бүгд яг шууд утгаараа Авраамийн үр удам байхгүй юу? Ингээ одоогийн нөгөө Чингисийн удам болж боржин ингээл элдв янзын байдаг шиг тий. Тэгэхээр яг шууд утгаараа. Тэгэхээр энэ сэтгэлгээ тэднэрт ямар нэг зүйлийг бий болгоцсон байхгүй. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ дээр хардаа хэлж штэ. Та анзаар та. Есүс ингэж хэлсэн. Миний үгэн дотор байвал та нар үнэхээр миний дагалдагч байгаад тэгээд дараа нь тэгвэл гэсэн үг штэ. Миний үгэн дотор байвал гэсэн үг. Тэгж чадвал тэгвэл тийм сонголтыг хийвэл та нар үннийг ойлгоод тэгээд тэр үнэн та нарыг чөлөөлнө гэж хэлсэн чинь чөлөөлнө юу яриад байна гэд энийг хэлсэн гэсэн. Бид Авраамийн удам бөгөөд хизээч хэнд ч боолчлогдож байгаагүй. Та нар эрх чөлөөтэй болно гэж юу яриад байгаа юм бэ гэж хэлж байна. Авраам тэгээ хардаа яг түүхээ бол сануул бид нар Израилийн ард түмэн хэд удаа боолчлогдож ирсэн шүү дээ. Хамгийн анхныхын түрүүн Египт 430 жил боолчлогдсон. За дараа нь мэдээж дунд нь шүүгчдийн үе юм уу гэдэг ингээд янз бүрийн байгаа шүү. Ингээд боолчлогт нь хаашаа ингээд жоохон хэсэг хугацаанд ингээд. Гэхдээ хамгийн том нь бол Египтийн боолчлол 430 жил 400 жил гэдэг юм уу те. Дараагаар нь манай эртний 722 онд Ассирчуудад эзлэгдээд хойд Израилийн 10 овг нь бүр ингээд сэххийн аргагүй боолчлогдоод явсан. Үлдсэн 2 урд өмнөд Юда гэж байгаа Юда овг, Бинамин овг хэдэн тэ нэг 200 жилийн дараа ч юм уу 300 жилийн дараа тэ 200 жилийн орчмын жилийн дараа 586 онд Вавилон дахиад боолчлогдож байгаа. Одоо энэ эдгээр хэлсэн үг нь өөр юм хэлсэн л дээ. Гэхдээ би эдгээр ингэж байгаа зү. Бид хинт ч боолчлогдож байгаагүй. Гэтэл яг бодит амьдрал дээр тэд боолчлогдож исэн. Тэд энийг үг мэдчих хэвээр. Гэхдээ энд өөр юм хэлж байгаа. Тэд мэдж байгаа. Гэхдээ ялгаатай нэг чухал зүйл байгаа байхгүй. Яг бодит амьдрал дээр бол тэд нар ингэж боолчлогдсон 586 онд Вавилоноор боолчлогдсон 70 жил орчмын жилийн дараа яг 3 ээлжтэйгээр ингээ буцаж ирээд ингээ юм болсон. Гэхдээ дунд нь дахиад явж ирсэн грекүүдэд боолчлогдсон, ассирчуудад бас боолчлогдож байгаа. Одоо яг ингэж хэлэхдээ эдгээр Ромын боолчлол дотор байгаа шүү дээ. Ромын хүссэн үедээ тэд нарыг алж болно. Ромын боолчлол байгаа. Одоо хүртэл Ромын боолчлол байгаа мөртлөө бид боолчлогдож байгаагүй гэж мэдээж хэлэхгүй шүү дээ. Яг бодит байдал дээр бол боолчлогдож исэн. Гэхдээ энд юу яриад байгаа гэхлээр нөгөө нэг юм ойлголт байхгүй. Одоо энэ өөрөөсөө хэллээ шүү дээ. Авраамийн удам. Бид нар Авраамийн удам учраас Авраам, Исаак, Яаковын бурхан байна гэж хэлдэг шүү дээ. Тэ нөгөө би байдаг бурхан нь өөрөө бидний эцэг бурхан гэдэг юм уу те. Хуучин гэрээний бурхан. Тэгэхээр тэр бурханых нь ард түмэнд зөвхөн Авраамийн удам гэдэг харж байна. Авраамийн үр удам учраас бид бодит байдал дээр бидний түүхэндээ бид олон удаа боолчлогдож ирсэн боловч тэр боолчлынхаа үеэрээ хүртэл бид хизээч бидний сүнс сэтгэл бидний амьдралын хэм маяг хизээч боолчлогдож байгаагүй. Бид Авраамийн удам учраас Авраам эцэг Авраамийн ерөөл бидэнд байгаа. Авраамийн үр удам бүгд Тэнгэрийн улсад яваажинд очино. Авраам бол бурхны хүүгүүд, бурхны найз хүү гэдэг юм уу те харж байна. Энэ юу ярьж байгаа вэ гэхээр нөгөө нэг боолчлогдож байхтай хүртэл тэд нар өөрсдөө Авраам гэдэг энэ шалтгаанаараа өөрсдөө эрх чөлөөг өгж ирсэн гэсэн санаа байхгүй юу? Оюун санаандаа сүнсэндээ. Гэтэл одоо сонсоорой.
Ингэж хэлэх үед Есүс хардаа шашинлаг байдлаар баримтаар те одоо жишээ нь өнөөгийн байдалд би тэдэн хонд баптизм хүртсэн. Би тийм сургууль төгссөн. Би өргөлөө өргөдөг. Би сайн мэдээ тараадаг. Би тэдэн хүн дагалдуулсан. Одоо юу гэдгийг? Тийм энэ би. Тийм учраас би надад аврал байгаа. Нүгэл ярихгүй гоц. Есүсийг ярихгүй. Би. Гэтэл иймэрхүү ойлголт ярьсан гэсэн үг байхгүй. Би одоо би л гэсэн үг шүү дээ. Бид Авраамийн үр удам. Тэгэхээр яг бодиттой миний цуснд Авраам байгаа. Тийм учраас бид хизээч боочлогдохгүй, бид нарыг юу ч яаж чадахгүй, Бурханы ард түмнийг хинч яаж чадахгүй гэж байна. Гэтэл Есүс Бурхан нь өөрөө ингэж хэлж байна. Есүс тэдэнд 34 дээр үннээр би та нарт хэлье. Үннээр гэдэг чинь та нарын над ойлголтоос чинь яг бодиттой бүр өстой ямар ч маргаангүй баталгаатай үннийг хэлье гэсэн санаа шүү дээ мэдээж. Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн. Бүр хаан байна уу? Өргөлөө өргөдөг байна уу? Пастор байна уу? Үйлчилдэг байна уу? Номлогч байна уу? Эсвэл номлогч биш байна уу? Өргөл өргөдөг байна уу? Өргөл өргөдөггүй байна уу? Чуулганд явдаг байна уу? Явдаггүй байна уу? Тэглээгээд би бити явмаа гэдэг яриаггүй шүү дээ. Та хэлэх гээд байгаа санааг л ойлгоорой. Тэнгүүтлээ хүн тусалсан. Одоо юу гэдэг хүн тусалсан байна уу? Хүнд өргөл өгсөн байна уу? Хүнд өглөг өгсөн байна уу? Нүгэл ярьж байгаа байхгүй. Нүгэл. 34 дээр нүгэл үйлдэгч бүр нүглийн боол. Энэ л асуудал. Тэнгэрийн хаанчлалын хүн бол нүглийн боол байхаа л болдог. Ийм мөн чанартай үүнийхэн төлөө ариун сүнс өгөгддөг. Ариун сүнс авчингуутлаа нэг гой хайртай болонгуутлаа үйлчлээл үйлчилж байгаа юм чинь өглөө өгж байгаа юм чинь зулаандаа явж байгаа юм чинь үйлчилж байгаа юм чинь тэгээ библийн сургууль төгссөн юм чинь эсвэл тэ одоо юу гэдгийг би тийм гэрэл давс болж амьдэрж ингээд нүгэл ярьж байгаа байхгүй нүгэл дотоод өрөөнд чинь болдог. За яг би 99% нь би ингээд лаг сайхан амьдэрж чинь 1% нь ч юм уу те би ингээд би өөртөө нүгэл үйлдэх боломж олгоё. За энэ удаа яад ингээд биш. Одоо энэ дээр би нүгэл ярих гэдэг юм хардаа. Нүгэл гэдэг юм чи ийм яаж байгаа байхгүй. Одоо энэ дээр хардаа би бас олж мэдсэн юм ярьж байгаа шүү. Өөрөө сурсан юм а. 34 дээр нүгэл үйлдэгч бүр нүглийн боол. Би нэг нүгэл одоо энэ дээр нүглийн маш нэг зөвүү юм байгаа байхгүй. Түрүү ярьсан шүү дээ эрх чөлөө ярьж байгаа. Тэгэхээр амьдрал дээр олон эрх чөлөө байгаа. Юу гэхээр одоо энд бол Есүс сүнсний эрх чөлөө ярьж штэ. Нүглээс чөлөөтэй байх сүнслэг эрх чөлөө. Гэтэл амьдрал дээр одоо энэ Авраам түрүү энэ фарисеучуд хуулийн багш нар бол өөрсдөө нэг эрх чөлөө гаргаад ирсэн штэ. Авраамийн үр удам учраас бид нар боочлогдож ирсэн ч гэсэн эрх чөлөөтэй байж чаддаг. Яагаад? Бид нарт Авраам байгаа. Миний цуснд Авраам байгаа. Би Авраамийн үр удам. Би Бурханы үр удам. Би. Энд дэр нэг юм ярьж байгаа байхгүй нөө skip хайцаг гэлөө тэр пастрын хэсгээс би энийг судлаас номлолоос энэ хэсгийг яг энэ хэсгийг ингэж байгаа байхгүй. 3 эрх чөлөө тэр хүн ярьж байгаа байхгүй. Юу гэхээр гим нүгэл бидэнд эрх чөлөө өгдөг юм шиг нэг тийм төвшин байгаа. Гим нүглээ үйлдэх эрх чөлөө гэдэг юм уу? Хоёрдугаарт нь хүн өөртөө эрх чөлөө өөрийнхөө хүчээр эрх чөлөө авдаг. Гуравдугаарт нь зөвхөн Есүс бидэнд эрх чөлөө өгдөг гэдэг ийм 3 зүйл төр skip хайцаг үстэй тэр пастор ярьж байгаа байхгүй. Тэгээд ингэж байгаа. Одоо сая бол бид нар Есүсийг ярьчлаа шүү дээ. Есүс бидэнд яаж эрх чөлөө өгдөг. Гэхдээ мэдээж эргээ орно. За хоёрдугаарт нь болохоор энэ 23 дугаар ишлэлээс 33 дугаар ишлэлээс Авраамийн үр удам гэж ярьснараа тэд нар өөрсдөө эрх чөлөө гаргаж ирээд байгаа байхгүй. Есүс хэрэггүйгээр. Бид нар Авраамийн үр удам учраас Бурхны ард түмэн учраас бид эрх чөлөөтэй. Бид нарыг энэ дэлхийн хүмүүс боолжсон ч эрх чөлөөтэй. Яагаад? Шалтгаан нь зөвхөн Авраамийн үр удам. Бурхны гэрээний ард түмэн. Тэгээ болоо. Гим ярихдаггүй. Гэтэл Есүс одоо нэг 3 дахь эрх чөлөө, 3 дахь маш нэг аюултай одоо Есүсийн гол чөлөөлж байгаа юм энд ярьж байгаа. Тэрний юу гэхээр 34 дээр нүгэл үйлдэгч бүр нүглийн боол. Тэгэхээр ингэж байгаа. Одоо би нэг одоо ерөнхийдөө ингээд нэг дэлхийн ертөнцийн иймэрхүү юм хэлж байгаа шүү дээ. Хүн хүснээрээ амьдарч болно. Хүн хүснээрээ амьдарч болно те. Хүн те одоо ингээд ерөөсө зүгээр л одоо дэлхийн ертөнц сүлдээ бүр тийм болно гэсэн. Одоо бэлгийн те сексуал те бэлгийн амьдрал дээр хүртэл те зүгээр хүснээрээ л хүн дуртай хүүсээрээ л бай. Тэ? Дуртай хүүсээрээ л бай. Хүссэн юмаа хэрэгэл.
Хар тамхи мамх юу байдгийг хүссэн юм аа л хэрэгэл миний бие юм чинь гэж ярина. Тэгээд гим нүгэл үйлдэх хэрэг чөлөөч юм шиг те нэг талаараа. Тэгээд гэтэл энэ ч яг амьдрал дээр нэг гим нүгэл үйлдэхэд ингэж байгаа байхгүй. Гим нүгэл үйлдэх хэрэг чөлөөтэй байх нь өөрөө амар гоё туйлын хэрэг чөлөөтэй юм шиг энэ дэлхий дээр бараг хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээ мөнгөтэй байвал жишээ нь мөнгөтэй баялагтай алдар нэртэй байх юм бол тэр зүйлээ ашиглаад зарим гим нүглүүдийг ерөнхийдөө гим нүглүүдийг ч юм уу те ингээд үйлдэж болно. Дамаа Библиэлд хэлж байгаа гим нүглийг бол нэг чухал үзэхгүй. Хин нэг алчихгүй бол тэгтлээр ингэж байгаа байхгүй. Гим нүгэл үйлдэх эрх чөлөө гэдэг энэ ойлголт чинь биднийг үнэхээр эрх чөлөөтэй юм шиг ойлгуулж байгаа. Нэг эдийн цэцэрлэгт болдог ойлголт. Тэг хин могоод энүүгээр ерөнхийдөө хуурж байгаа шүү дээ. Тэгээд гэтэл гим нүгэлд нэг гим нүглийг би үйлдэлээ гэж бодъё. За одоо жишээ нь за одоо хамгийн ойр бодогдож байгаа нь бол зүгээр хамгийн бодтой илэрдэг нь бол хар тамхи тий. За одоо ялгаа байхгүй хар тамхич ялгаа байхгүй эсвэл завхаарч ялгаа байхгүй одоо юу ч үгүй ямар ч гим нүгэл нэг гим нүглийг үйлдэхэд тухайн гим нүглээс нэг юм таашаал орж ирнэ. Тухайн гим нүглийг үйлдэх эрх чөлөөнөөс нэг юм мэдрэмж орж ирнэ гэж байгаа байхгүй. Тэр мэдрэмж нь болохоор гоё боловч богино хугацаатай. Маш богино хугацаатай. Хар тамхи ч юм уу, завхаарл ч юм уу, арх ч юм уу, тамхи ч юм уу, одоо юу ч үгүй нэг хүнийг би зодоод ялдаг ч юм уу. Нэг юм богино мэдэхгүй одоо юу гэдэг юм би ингээ бүх юм мэдэхгүй байна. Ямар ч байсан гэсэн тэр гин нүглийг үлдэхэд тэг богино хугацаанд таашаал орж ирнэ. Тэр таашаал гоё. Тухайн дон одоо юу гэдэг. Гэтэл тэр нь дуусчихна. Дараа нь яах вэ? Нөгөө энэ гоё мэдрэмжээ дахиад хүснэ. Тэгэхээр яах юм? Дахиад тэр мэдрэмжийнхаа төлөө яваад олоод дахиад үйлдэнэ гэсэн. Гоё мэдрэмж төрлөө. Яах юм? Хэсэг явж байгаад нөгөө гим нүгэл үйлдэх хэрэгчлөөгөөрөө хэсэг явж байгаад мэдрэмж нь дуусах үед яах юм? Дахиад надад хэрэгчлөө байгаа юм чинь дахиад үйлдэе. Дахиад үйлдлээ. Дахиад орж ирнэ. Давтагдаа сүүлдээ боол. Гим нүглийн боол гэдэг нь энэ аахгүй. Тэгээд зөвхөн нэг юм дээр ярьлаа шүү дээ. Нэг гим нүгэл тэгээд нэг гим нүглээс дараагийн гим нүгэл холбогддог. Нэг гим нүгэл би ингээд зүгээр жижигхэн бүдрээд нэг гим үлдэхэд тэр гим нүглээ хаацаалахын тулд худлаа ярддаг гим нүгэл үлддэг. Тэгээд худлаа ярдгийг ярихыг мэддэхгүй тулд магадгүй хин нэгэнд авилгал өгнө. Магадгүй хин нэг тэр гэрчиг ална. Тэгэхээр аллаг болчлоо. Харж байна уу? Гим нүгэл чинь ийм аимшигтай байхгүй. Сатан бол тэгнэ. Хүснээ үлд. Энэ дэлхий дээр эзэн бол, бурхан бол, Есүс хэлсэн шиг надад мөрөг би энэ дэлхийг чамд өгье гэж хэлсэн шүү дээ. Өгч чадах байхгүй. Тэгвэл тэр өгдөг дэлхийн өөрөө эргээд саяны гим нүглийн жишээгээр биднийг боолчилдог. Яагаад одоо жишээ нь би эрх чөлөөтэй надад мөнгө байна, нэр алдар байна. Би юу хүснэ хин. За бүр энэ дэлхийн хаан болчлоо гэж бодъё. Тэгээ бүр ингээд одоо юу гэдэг бүр тэгээд бүр ингээд хүссэн юм айлаа гэж бодъё. Тэгээ би эрх чөлөөтэй. Намаа хинч яаж чадахгүй. Би хүссэн юм хийн. Тэг хийгээд гол нь тэр хүсэл дотор нь аюул байгаа байхгүй. Тэр хийх үед тухайн зүйлээ дуртай зүйлээ хийх хүсэл нь байгаа учраас гээд хийтэл хүсэл дотор нь юу байгаа вэ гэхээр хорон муугийн нөгөө өрх нь байгаа байхгүй. Сатаны. Тэр сатан ч нь өөрөө бидний үл харагдах энэ дэлхийн эзэн байхгүй. Захирагч гэж Эфес 6:12 дээр байгаа. Зорилго нь юу юм? 1-р Петр 5:8 дээр байгаа. Биднийг залхихаар гитэн явдаг архирах арслан мэт. Арстан залхихаар устгахаар юунаас юм? Энэ дэлхий дээр биш байхгүй юу? Энэ дэлхий дээр саяныхыг үлд харуулна. Хүссэн юм үлд. Ягаад чамд мөнгө байна? Чамд би хаа байна? Гоо үзэсгэлэн байна? Залуу нас байна? Наа чи хинэгний хохироогүй штэ үлд. Зүгээр л чи яад энэ тамхи татчихл да, завхаарчихл да. Чи хинэж хохироогүй ш. Нөгөө хүнд ч гэсэн зөвшөөрсөн штэ. Нөгөө хүндээ мөнгө хүчгүй тэгээ болоо штэ ингээд. Тэгээ хинч хохирлгүй. Хигэндээ эмхтэй би чамд хангалттай мөнгө өгсөн те. Хохирлгүй үсттэй. Хохирлгүй баярлаа гэж ингээд саллаа. Би гоё таашаал авцсан. Гэтэл цаана намайг боолчиж байгаа байхгүй. Тэгээ энэ боолчлын зорилго нь юу юм? Түрүү хэлсэн штэ 1-р Петр 5:8 дээр бид нарыг залхихаар гитэн явдаг архирах арслан. Яг бодиттой энэ дэлхий дээрх дүрслэлээр Есүс хэлж байгаа байхгүй. Петр та YouTube-ийн бичлэгийг санаж байгаа бол нэг бичлэг би үзэж ирсэн. Нэг зурагч ингээ машинаасаа гарч яваад нэг арслангуудын зургийг дарж идэг байхгүй. Тэгээ мангартаад ойрт гэр бүлээр явж ирсэн. Яг тийм уг нь одоо хайвал байгаа үе үүсгэл байж идэв. Тэгээ ойртож байгаад нөлөө ойртож байгаас нөгөө арслан өөр нэг арслан хажуунаас нь гарч ирээд барьдаг. Тэгээд тэрийг
Тэгээд хүүхдүүд нь бүр эхнэр нь ойрлоод гарч чадахгүй, хүүхдүүд нь ойрлоо гарч чадахгүй бодиттой бичлэг байхгүй. Тэгээд тэр найдан ч юм уу хин чин хажууд байсан өөр аялагч ч юм уу ингээд бичлэг хийгээд угаасаа хийж л байгаа юм л да. Тэгээд үхэн үхээд бүр ингээд хөл мүлэн сална том эр хүн штэ хөл мүлэн бүр ингээд тасчаад ингээд тийм болтлоо тэр бичлэг явж байгаа байхгүй. Бодиттой бичлэг. Яг ийм төрслөө байхгүй. Сатан бид нарыг ингэн гэсэн үг. Бид залгаад бүр ингээд ураад бүр бидний үзий ядаж байгаа байхгүй. Бүр таныг юу ч болохгүй. Наана яаж илэрж байгаа гэж. Яг л тэр нэг гой зайлт могоон дүрээр илрээл те. Өө эмхтэй үгүй цаан чи ийм гоё юм байгаа те. Илүү гоё сайхан амьдрал те. Амар гоё таашаал гоё мэдрэн. Энэ хүнийг чи хохирогоогүй. Чи илүү бурхан чамд одоо бурханы үгийг ашиглана штэ. Бурхан аавч чамд хайртай. Зүгээр бурхан аавч нь уучлан Петрт юу гэж хэллээ гэж ярина штэ. 70 дахин 7 удаа гэсэн штэ. Чамааг бүр илүү уучлан. Яа тий үүлдчих ингээд явж байгаа л тэгэл нэг өдөр би там руу явуулах зорилготой байхгүй. Сатаны зорилго болохоор бид нарыг устгах зорилготой. Тэгээд тамд очоод гол зорилго би цаадын нарийн мэдэхгүй нэ. Гол зорилго нь бурхныг л сатан өвтгөх зорилготой. Тэгээд бурхны хайрладаг охид хүүгүүдийг нь ингэж хуурж залж мэхэлчээд үхүүлэх юм бол сатан угаасаа нөгөө ялагдах нь тодорхой болсон. Тэгэхээр үхэхээс өмнө олдсон хугацаанд бурхныг зовоох зорилготой байгаа байхгүй. Тийм бузар муу аим шигтэй. Түүнтэй ерөөсөө тийм нэг юм ойлголцно гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Хамгийн бузар муу энэ дэлхий дээр байдаг та бузар муу ямар киноны муу дүр байдгүй. Тэр мэр чи харьцуулшгүй бүр. Тийм учраас Петртэй тэгж байгаа байхгүй. Та нарыг залгихаар гитэн явдаг архирах арслан. Араатныхаа арслан гэдгээр зөөрлүүлж штэ Петрээ дамжуулж. Ийм аим шигтэй нэгэн байгаад байгаа байхгүй. Тэгээд тэрний илрэл нь гим нүгэл байхгүй. Бид нарыг яаж байгаа гим нүгэл. Тэгээд энэ гим нүглээс чөлөөлөх би чадна гэд би ялцсан гэж байгаа цорын ганц нэгэн чинь Есүс гэж түрүүн хэлж штэ энэ дээр 36 дээр иймээс хүү та нарыг Есүс та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болноо. Ирээдүйн цагтаар хэлж байгааз болно. Энэ дээр харж байна болсон гэж хэлээгөө болно гэж байгаа. Биднээс хамаарж байгаа. Тэр нь сая эдгээр байлаа 32 дээр. 31 дээр хэрв та нар үгэн дотор минь байвал миний дагалдагчд болно. Тэгээ та нар үннийг ойлгоод үн та нарыг чөлөөлнө. Та энэ шатлалыг анзаараарай. Энэ шатлал дундаа заавал амьдрал дээр чи явагдах ёстой шүү. Явагдана. Энэ бодиттой. Яагаад вэ гэхээр энэ сүнслэг дэлхий чинь энэ дэлхий чинь өөрөө бодиттой. Энэ шатлалыг алгасуулахгүй байхгүй чөтгөр. Хэрвээ нэг нь алгасаад юу гэдэг бурхан те алгасаад нэг юм хийхэд л чөтгөр уулз нэрэ бурхан чинь ийм бузар муу бурхан юм байна гэл баг бурхан наашир хамт намайг зовоох гэж оруулсан там руугаа хамт яв гэж хэлэх байхгүй юу. Гэхдээ бурхан тэхгүй шүү дээ. Тийм учраас сатанд хизээч тэгж мад тавиулах шатрын мастер биш байхгүй юу. Тэр утгаараа Есүс хүн болж ирэх заавал шаардлагатай байсан. Хууль ёсны дагуу. Тэгэхгүй бурхан зүгээр одоо таныг намайг инхтэй авин гэдэгтээ инхтэй авин би чамааг үнэхээр хайртай учраас гим нүглий чинь шууд одоо байхгүй болголоо. Тэгээд оронд нь дээр нэмээд чамааг шууд ариун мөн чанартай болголоо. Яг гэрэл бий бол гэж хэлсэн шигээ ингэх боломжгүй байхгүй юу. Хэрвээ ингэх юм бол чөтгөр яана гэж та ямар байлаар шудраг бос бурхан бэ? Наашир хамт там руугаа яв. Иймэрхүү би өөрийнхөө ойлголтоор ярьж байгаа шүү. Иймэрхүү юм ярина гэсэн. Тийм учраас энэ шатлалууд тийм учраас энэ маш чухал байхгүй юу? Хэрвээ та нар үгэн дотор минь байвал энэ заавал байх ёстой. Заавал бид ингэж амьдрна. Тэгээд та нар үгэн дотор минь байх хоёрдугаарт тэр үгэн дотор нь байх үедээ бид үннийг ойлгоно. Тэр үнэн бид нарыг чөлөөлнө. Тэр үнэн өөрөө Есүс. Сая 36 дээр хүү та нарыг чөлөөлнө. Тэгээд та нар ирэх чөлөөтэй болно. 37 та нар бол Авраамийн үр удам гэдгийг би мэднэ. Гэвч та нарын дотор миний үг байх зайгүй учраа та нар намайг алахыг оролдож байна. Оронд нь зай байхгүй гэж штэ. Яг бодит байдлаар бол Есүс ч гэсэн мэдж байгаа зү хүлээн зөвшөөрж байгаа зү. Тийм ээ та нар Авраамийн үр удам та нарын цуснд чинь ген байгаа. За өнөөдөр бол бидэнд юу гэж хэлэх вэ гэхээр тийм ээ та нар баптизм хүртэж байгаа чинь би харсан. Тийм ээ та нар өөрийгөө итгэж гэж ярьж байгаа гэж би сонссон. Гэхдээ та нарын дотор миний үг байхгүй бол гэдэг юм ярина. Байгаа мó гэдэг асуудал. Миний үг та нарын дотор байна уу? Та нар миний дотор байна уу? Би та нарын дотор байна уу? Тэр л чухал гэж хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрийг хэлж байна 37 дээр. Та нар бол Авраамийн үр удам гэдгийг би мэднэ. Гэвч та нарын дотор
Та нарын дотор миний үг байх зайгүй учир та нар намайг алахыг оролдож байна. Тэгээ 38 дээр ингэж байгаа. Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлээ би ярьдаг. Та нар ч гэсэн эцгээсээ сонссон зүйлсээ үйлддэг. Тэр нь 44 дээр та нар бол диаволоос гаралтай гэж хэлсэн шүү дээ. Есүсийн үг миний дотор байхгүй, би Есүсийн үгээр амьдрдаггүй болвол автоматар Есүс миний Бурхан аав миний эцэг биш болчихж байгаа байхгүй юу? Та Есүсийн үгийн дагуу амьдрдаггүй бол тийм итгэгч гэж боддог хамаагүй, та ямар цуглаанд хамрагддаг чи хамаагүй байхгүй да. Есүс ийм л юм ярьж байгаа. Баптизм хүртсэн байх чи хамаа байхгүй. Янз бүрийн байдлаар бид нар худлаа баптизм хүртээдэг тохиол зөндөө байгаа. Зүгээр цаад утга учрыг ойлгохгүй зүгээр будтаагийн нөгөө хүрд ирүүлдэг шиг. Тэгэхээр Есүсийн үг миний дотор байгаад бид үгээр нь амьдрдаггүй болвол автоматар Бурхан аав нь миний аав биш болчихж байгаа байхгүй юу? Есүс миний дотор байж иж би Есүсийн дотор буюу тэгээ Есүс ч өөрөө Бурхан аавынхын дотор шүү дээ. Тэгэхээр Бурхан аав миний аав биш. Тэгэхээр хэн миний аав юм? Анх биднийг гэдэг нь би төрхөөсөө гимтэй төрдөг байхгүй юу? Тэгээд эн чинь ингээд цаашаа ухарсаар Адам Ева хоёр. Тэ Бурхан ааваа болоод оронд нь тэр могоог сонгоцсон шүү дээ. Чөтгөрийг яг энэ шууд утгаараа юу юм. Ямар ч үсэн энэ дээр тэгж штэ. Та нар эцэг диаволоосаа гаралтай. Тэгэхээр Бурхан миний аав биш бол автоматар чөтгөр миний аав болно гэсэн. Үгүй та нар Есүсийнхэн та нар өөрсдөө таагаар учраа бол би өөрөө миний аавыг бол Туван гэдэг байхгүй одоо жишээ нь миний аав бол Туван. Одоо энд ярьж байгаа миний аав бол Авраам гэдэг шиг. Өөртөө ирэх чөлөө гэж байгааз би. Тэгэхээр яах юм? Хууртагдаж байгаа байхгүй. Нөгөө өөрийгөө мэхлэгчээд. Тэгээд тэр нь хизээ яг үнэн бодлоо хизээ шийдэгдэх юм. Үхэл хараарай л гэж хэлнэ. Юу үхэл би үхэхгүй. Юу нэ? Үхэхгүй мүү? Тэгэхээр ийм байхгүй үстэй. Та үхэл гэдэг дээр бол хинч хүлэн зөвшөөрнө шүү дээ. Тэгэхээр үхлийн цаана юу байгааг хинч мэдэхгүй. Харж ийн энэ дээр. Тэг хинч мэдэхгүй, юу ч мэдэхгүй, ямар ч ном зохиол байхгүй юм дээр бид яагаад яг цорын ганц байгаа ном ингээ хэлээд тахад бид 50-50-ийн магадaltaй юм дээр хүртэл математикийн ухаан болвол дэнчин 50-дгүй шүү дээ. 50 гэдэг бол асар том магадлал аюулхгүй юу. Гэтэл үхлийн дараа там байж ч магадгүй, байхгүй ч магадгүй. Чөтгөр гэж байж ч магадгүй, байхгүй ч магадгүй. Гэтэл байгаа гэдгийг баталсан цорын ганц Библи байна. Харин байхгүй гэдгийг нь баталсан ямар ч ном байхгүй шүү дээ. Үхлийн дараа юу ч байхгүй гэдэг ямар ч тийм баримт байхгүй шүү дээ. Тэгэхээр ийм аимшигтай зүйл, аюултай зүйл ярьж байгаа учраас бид Библиэлд хэлж байгаа хоёр л эзэн байгаа. Бурхан, эд баялаг буюу маммом, цаана чөтгөр байгаа. Диавол. Тэгэхээр Бурханыхаа хүүгүүд болох цорын ганц юмыг Есүс өөрөө юу гэж хэлж байгаа вэ гэхээр миний хэлсэн үгэн дотор л абайд буюу үгэн дотор нь амьдрах. Тэгвэл тэр амар маш гоё нэгдүгээрт шууд автоматар бид Бурханы охид хүүгүүд болчихж байгаа. Мөнхийн асуудал шийдэгдэж байна. Хоёрдугаарт энэ дэлхий дээр гим нүглийн асуудлаас бид чөлөөлөгдөн гэж байгаа зү. Тэгэхээр яах юм? Гим нүглийн асуудлаас чөлөөлөгдөхөөр та анзаараарай. Одоо би бас анзаарч эхэлж байна. Үнэхээр амьдрал бүр маш бодиттой өрөөлөд орж ирж эхэлж байгаа. Маш бодиттой гой зүйлсүүд бий болж эхэлж байгаа. Ирээдүй яг бодиттой Библиэлд хэлэгдсэн ирээдүй нэг хэсэг бий болж байгаагаа мэдэрч эхэлж байгаа. Та энэ гой зүйлийг та мэдэрдэг хүмүүс нь угаасаа мэдж байгаа хажууд нэрээ үнэхээр яг тийм амиа нэгэ хэлж байгаа. Мэдэрэг хүн байвал мэдэрхийнсэн гэж хүсэж ивэл үнэхээр гоё. Ийм гоё зүйл бодиттой байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би ч гэсэн энэ одоо энэ үнний бас нэг гэрчин болоод явж байгаа. Жижигхэн нэг хэдхэн жилийн нэг жижигхэн хэдхэн сарын хэдхэн жилийн тэгээ ирээдүйд үнэхээр гоё зүйл бидний хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр ийм гоё зүйл яригдаж байна. Тэгэхээр сүүлд нь энэ дээр нэг ийм 38 дээр нэг ийм үг байгаа байхгүй. Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлсээ би ярьдаг. Энэ үг их гоё. Эцэгтэйгээ байхдаа харсан Есүс. Филиппо 2 дээр Есүс эцгээсээ илгээгдэж ирж байгаа шүү дээ. Илгээгдэж гэдэг юм уу ирж доошоо бууж ирсэн хүн болж боогол болж үхэл загалмаа үхэл даруу дүрдэх нь. Тэгэхээр эцэгтэйгээ байхдаа харсан зүйлээ би ярьдаг. Есүс юу ярьсан юм? Библи байна. Библи. Энэ дээр байгаа бүх зүйлс 3 дахь тэнгэрд бидний төсөөлж байхгүй үхлийн дараах биднийг бүтээсэн бүтээгчийн маань ертөнцийг энэ Библи хэлсэн байгаа зү. Сая 38 дээр тэгж штэ. Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлсээ би ярьдаг. Ярьсан зүйлийг нь энд бичигдсэн. Бид уншиж байна. Тэгэхээр бидний уншиж байгаа юм болгон тэнгэрт байгаа Бурхан аавынх нь
Есүст харуулсан зүйл гэдэг юм уу те? Бурхан аавын хийдэг зүйл, Бурхан аавын дүр төрх, Бурхан аавын зан чанар, Бурхан аавын мөн чанар энд байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний гарт ер бусын ном байгаа шүү дээ. Тэгэхээр би ярьдаг гэсэн шүү дээ. Есүс ярихаа чи амнаас нь юу арах юм? Үг. Тэгэхээр үгэн дотор минь байвал та нар үнэхээр минь дагалдагчд байгаад тэгээд та нар үннийг олгоод үн та нарыг чөлөөлнө гэсэн. Тэгэхээр Есүс юу хүч нь харж байна ийм гайхалтай үг юм чинь аргагүй үстэй. Бурхан аавын тэр бүтээгчийн хүч чадлыг агуулсан үг энд байгаа. Тэгэхээр тэр үгэн дотор нь бид амьдрах нь хамаагүй илүү байх нь ойлгомжтой. Зүгээр нэг бид хүслээрээ түрүүний тэр гмийн ойлголтын тэр нэг муухай биднийг боолчилдаг хүслээрээ биш. Энэ дэлхийн ямар ч утгагүй яг утгагүйх нь хаашаа нөгөө Еврей 13 дээр байгаа те эрх мэдлэгж гэдэг ойлголт байгаа. Тэр энэ дэлхийн ертөнцийн эрх мэдлийн цаана ч гэсэн бурхны бүтээл яригддаг учраас байгаа. Гэхдээ энэ дэлхийн ертөнц чинь хүртэл эцсийн цаг үеуд улам илүүгээр нөгөө 666 гэдэг ойлголт руугаа улам илүү ойртож байгаа. Тэр утгаараа бид гол юмаа Библи дээрээ л байсан. Тэр бүтээлийнх нь стандартанд биш, бүтээгчийнх нь стандартаар амьдрсан дээр үздэй. Тэгэх юм бол бүтээл угаасаа бид бүтээлийн дагуу амьдрах нь тодорхой. Бүтээлийнх нь хуулийнх нь дагуу. За тэгээ бүгд хамтдаа ерөнхийдөө дүгнээд тэгээд залбираа сүлдээ ганц нэг комент байвал хараад өндөрлөө. Юу гэж дүгнэх вэ гэхээр 35 болчлоо те 1:35. За одоо жишээ нь ийм. За одоо миний амьдралд бол маш чухал зүйлсүүд намайг хүлээж байгаа. Одоо бас нэг нь маргааш болох гэж байгаа. За тэгээд эх 4 дахь өдрөөс бас тодорхой болох юмнууд байгаа. Тэгээд ингээд ерөнхийдөө ардаа миний амьдрал дээр миний амьдралыг шийдэх зүйлсүүд ингээд амьдралдаа зүгээр болж идэг өдөр болго ингээд. Тэрнтэй адилхан таны амьдрал та ингээд амьдралаа зохиогоо явж байгаа. Маргааш та одоо яах юм хийн ингээд юм байгаа. Энэ ингээд те одоо юу гэдгийг ингээд энэ эднээс хамаарад би ингээд ийм сайхан майхан амьдрнаа ингээд юмуд байгаа. Эдгээр зүйлсүүд чинь биш те юу вэ гэхээр хамгийн чухал зүйл нэгдүгээрт биш. Хоёрдугаарт эдгээр зүйлсүүдийн чинь цаана нөгөө залим их нь нуугдсан байгаа. Сатаны. Нэгдүгээр Эфес 6:12 дээр хэлсэн шүү дээ. 6:12 хавцаа байгаа шүү. Та нар 6:10-аас эхэлж байгаа юм байна. Та нар эцэст нь та нар диаволын залим ихний эсрэг гэж байгаа. 10 дээр нь. Энэ залим их чинь хизээч өнөөдөр дэлхийн ертөнцид чөтгөр өөрийгөө илчлээгүй шүү дээ. Зүгээр киноны төвшөнд л ингэж зүгээр тийм тэр нь хүртэл маш зайлтай. Зүгээр өөр илэрсэн тохиолдолд хүртэл одоо юу гэдэм те. Зүгээр чөтгөр гэдэг ойлголт бол ерөөс айгаад байх зүйл биш. Зүгээр л фантастик хүүхдийн үйлдвэр гэж ойлгуулах зорилготой. Янз бүрийн зорилго байгаа. Тэр утгаа гоё чөтгөр байж болно. Шулам одоо Harry Potter ч нэг талаараа яг би үзэх дуртай шүү. Зүгээр Harry Potter ч нэг талаараа ерөнхийдөө бол бүр цаад нэг экстрим хэлбэр нь бол шулам штэ. Нөгөө шуламсын нөгөө нэг юм сургууль мургуул. Гэтэ яг тэр наадах нь урлаг яг гол нь би цаад юм ярьж байгаа шүү. Тэгэхээр энэ дэлхийн ертөнд чөтгөр хизээч илэрхгүй. Гэтэл тэрийг мэддэг, чөтгөрийг мэддэг, чөтгөрөөс илүү нэгэн Библи дээр хэлсэн байгаа тэр ихгүй Эфес 6:10 дээр та нар энэ дэлхий дээр диаволын залим ихний эсрэг гэж байгаа. Залим их. Диавол ч залим ихээр л яана. Тэр залим их нь илэрхтэй эдгээрээр илрээд байгаа байхгүй юу? Маргааш юу болох юм? Нөгөөдөр юу болох юм? Би мөнгөөр юу авах юм? Надад юу мэдрэгдэж байна? Махбодийн хүслүүд. Тэгэхээр эдгээр зүйлсүүдтэй чинь харьц чадах цорын ганц энэ төвшөнд нь чөтгөр ингэж ажиллаж байгаа юм бол энэ төвшөнд нь хүртэл орж ирээд бид нарыг чөлөөлж чадах цорын ганц нэг нь чинь бүр нөгөө нэг omnipresence буюу бүр ямар ч төвшөнд яаж ч оршиж чаддаг нөгөө хаасаагүй оршигч мөн чанар бүхий бурхан чинь өөрөө биднэрт үг болж энэ дэлхий дээр амьдраад байгаа байхгүй. Тэгээ ариун сүнс хүртэл биднэрт байгаа. Ариун сүнс бурхан. Гурвуулаар оршиж бурханы ариун сүнс бурхан. Тэгээ ариун сүнсээр явж байгаа цагт бас үг бурхан буюу хүү бурхан гэж хэлж болно те. Үг болсон Есүс болсон энэ Библиэр нь дамжуулж бид сүнсний сэлэн буюу үг, сүнсний сэлэн болох бурханы үг гэж байгаа. Библи ариун сүнс. Тэгэхээр тэр ариун сүнсээр нь буюу Есүс Христийн үгэн дотор нь явж байгаа цагт энэний цаана байгаа залим ихийг нь бид олж харж сурна нэгдүгээр. Тэгээд гаргаад маш зөвөр гоёор эдгээр зүйлсүүд чинь эмх цэгцэндээ орно нэгдүгээр. Хоёрдугаарт энэ эмх цэгцэндээ орохдоо зарим нь хэрэггүйг олж хараад заримыг нь хайж сурна. Ягаад гэхээр эн чинь энэ байгаа цагт аюултай байхгүй. Тэгээд яг бурхны дагуу юмараа явж сурна. Ингээд ирэхээр чинь нөгөө Матай 6-гийн 33-ийн дагуу бусад зүйлсүүдийг нэмж өгнө гэж байгаа. Юу нэмэх юм?
юр бусын гой мэдхгүй одоо ямар ч байсан гэсэн маш бодиттой юм бол ерөөсөө л бидний одоо амьдралд хэрэгтэй ойлгомжтой бүх зүйлсүүд нэмэгдэн. Тэгтээ залхуур л яриаггүй. Эдгээр зүйлсийн төлөө бид амьдрах нь өөрөө бодиттой дуудлагынхаа дагуу амьдрах юм яригдж байгаа. Та эмч бол эмч эдгээр зүйлсээр Тэнгэрийн хаанчлалын төлөө амьдрна гэсэн. Тэгэхээр бидний дүгнэлт юу вэ гэхээр эдгээр зүйлсийг эдгээр амьдралын те нөгөө нэг энэ чухал мухал гэдэг байгаа те амьдралынхаа зорилгоо болгоод байгаа зүйлсүүдээ бид хоёрдугаар тавьж сурах хэрэгтэй. Нэгдүгээрт нь юу юм? Есүс Христийн үгийн дагуу амьдрахыг зорилгоо болгох. Заавал. Яагаад заавал юм? Сонголт байхгүй юм уу? Та өөрөө сонгоцсон шүү дээ. Хизээ. Есүст итгэснээрээ. Би мөнхөд өхгүй би мөнхөд амьдрна гэдгийг та сонгосноор энийг сонгоцсон байхгүй юу? Тэр мөнхөд амьдрал чинь Бурхны амьдрал, Бурхны хаанчил шүү дээ. Тэр хаанчил чинь ийм ярьж байгаа. Тэгэхээр та энэ хаанчилд амьдраад Бурхны охид хүүд болж байгаа юм бол Бурхан аав нь өөрөө ингэж амьдраарай миний хөө, миний мөн чанар, чи миний мөн чанарыг авж байгаа юм бол миний мөн чанар чинь өөрөө ийм амьдрал гэж хэлж байгаа. Тэрийг нь илтгэсэн юм нь үгнүүд байхгүй бичээс. Тийм учраас бүгдээр хамтдаа. Тэгээ өнөөдөр бол тодорхой би 5 юм ярьсан те. Энэ 5 үгийн дагуу. Тэр хамгийн хамаарал нэгдүгээрт энийг хэлээ өндөрлөө. Нэгдүгээрт зөвхөн Есүсээр аврал бас зөвхөн Есүсээр аврагдсан хүний амьдрал яригддаг. Хоёрдугаарт нь итгэлээр явах, аврагдах, итгэлээр амьдрах гэдэг юм яригдж байгаа. Гуравдугаарт нь өдөр болгон анх аврагдахтаа хүртэл гимшлэр аврагдсан бас өдөр болгон гимшлэр амьдрна. Гуравдугаарт усан баптизм яригдж байгаа. Энэ болохоор өдөр болгон үхэж амьдрах, тэгээд гэрчилж амьдрах, бусдад өөрийгөө итгэгч гэж харуулж амьдрах. Дөрөвдүгээрт нь би 1 2 3 4 те. Дөрөвдүгээрт нь 5-дугаарт нь эцсээ хүртэл төвчсөн нь аврагдана гэж Матай 10:21-с 22 дээр Есүс өөрөө хэлсэн. Тэгэхээр бидний зорилго эцсээ хүртэл буюу үхэл яригдана. Тэгээд өөхөөг байхад Есүс намайг амьд байхад ирчих юм бол ирэх өдөр л яригдана шүү дээ. Тэгэхээр эцсээ хүртэл яг аврал яг бодиттой Тэнгэрийн хаанчлалд ороод зогсолоо бид дэвчих юм ярьж байгаа. Гим нүглийн эсрэг зогсох, бузар муугийн эсрэг, тэгээ хавчлага, Есүсээс уруух гэдэг олон зүйлсүүдийн эсрэг бид дэвчнэ гэсэн. Тэгэхээр эдгээр 5 зүйлсийг Есүс Христ түрүүн ярьсан ишлүүдийн дагуу хэлж байгаа. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг бүгдээр хамтдаа бодоод амьдрцгаая. За тэгээ залбирая. Эзэн минь энэ цагийн төлөө талархъя. Тэгээд яг одоо энэ цаг мөчид эзэн минь та өнөөдрийн ярьсан хэсгээр дамжуулаад эзэн бидний амьдрал хувь тавилантай холбоотой маш чухал зүйлийг та хэлж байна эзэн минь. Өдөр болгон бид таны Есүс таны үгээр, таны үнэн дотор, таны үгэн дотор, таны дотор, Библийн дотор ариун сүнсний хүчээр Библийн дотор, таны үгэн дотор амьдрах нь бидний цорын ганц шинэ амьдралын мөн чанар. Энийгээ бид өнөөдөр олж харлаа. Тэгээд сүнсээрээ би энийг яг хүлээн авч байна. Тэгээд ингэж амьдрахын тулд маргаашийнхаа амьдралын төлөвлөгөөнүүдийг хийх болно. Ингэж амьдрахад 1-р Петр 5:8-д хэлэгдсэн зүйл байгаа. Эрүүл ухаантай сонор сэрэмжтэй бай гэж хэлсэн. Ариун сүнсний хүчээр, ариун сүнсээр сонор сэрэмжтэй, мөн ариун сүнсээр Библийн үгийн дагуу эрүүл ухаанаар. Тэгэхгүй бол бидний өрсөлдөгч болох, та нарын бидний өрсөлдөж болох диавол чөтгөр биднийг залхихаар гитэн явж байгаа архих арслан мэт биднийг залхихаар явдаг гэж хэлж байна эзэн минь. Тийм учраас эзэн тэгээд энийг мдэггүйгээсээ болоод амьдрал дээр элдв янзын зүйлс гарч ирээд байна. Харин өнөөдөр харлаа, мэдлээ. Тийм учраас Библийг уншаад маргааш сонор сэрэмжтэй өдөр болгон залбиралтай тэгээд болж байгаа бүх зүйлийн цаана юу болж байгааг ариун сүнснээсээ буюу дотроо байгаа Бурханаасаа асуух, сонсох, чагнах энэ төлөв байдалд амьдрах болно. Есүсийн нэрээр аминь. За энэ цагийн төлөө талархыг хамт байсан хүмүүстээ баярлалаа. Бид нөгөө хурдан явахгүй тулд удаан явахгүй тулд, удаашрахгүй тулд сая бас жоох яарчлаа. Тэгээд нэлээд төгөдрөх шиг боллоо. Тэгэхээр энэ яарав байдлыг бас болохын төлөө шийдвэр гаргана. Та бас санахаараа залбирж өгөөрэй. За, тэгээ бүгдээр хамтдаа нэг тодорхой комментууд байвал уншия гэсэн чинь их юм байх юм. За, шалом гэж энэ хаа ямэн. За, сүлжээ муу байна гинэ. Маргаашил сонсгоос эргэлдээд гарч ирэхгүй байна. За. Тэгэр ихч. За, яагаад тасарчих вэ? Тасарцсан уу? За, би ямар ч байсан гэсэн яаж байгаа хэрүү тасраад ингээд гатцсан байвал би нөгөө яаж байгаа шүү. Скрин нөгөө энийг бичлэлт хийгээд YouTube дээр байнга тавьдаг байхгүй. Тэгэхээр YouTube дээр би тавьчихна. Тэгэхээр та линкээр нь ч юм уу бас орох боломжтой. За, шалом ихчин. За, мундаг шүү. Эзний эрхэм дээд цор ганц нэрээр өрөөй гэж байна. Амен. Есүсийн нэрээр үнэхээр өрөөлөгт нь хүлээн авч байна шүү. Амен. Миний хүүгийн нэр
миний хүүгийн нэр Бат Аврал гэдэг гинэ. Хүүгийнхээ төлөө залбирж өгөөч гэж молон оюун баяр хэлж байгаа юм шиг байна шүү. Бат Аврал гэдэг хүний төлөө та бүгд мөн нөхсүүл залбирж өгөөрэй. Үнэхээр хүсдэг байгаасай бүгдээр бас бидний үүрэгтэй. За ямар ч боломжгүй хэцүү үед үргэлж эзэн хамт байж амар тайван дотор байлгадаг гэдэг гэж хэлж байна. Болроо дэ блэж гэдэг юм үг хэлж байна. За Бат Аврал гэж бичиж байгаарай. Миний хүний нэр бурхан хоёрыг үргэлж томоор шүү. За ингээд ерөнхийдөө хүмүүсүүдэд харилцаа явагдаж байна. Аврал бол эзний бурхан талархъя. Амен талархъя. За шалам хамт ирсэн хүмүүстээ баярлалаа. Дараагийн цагаар уулзтлаа. Баяртай. Маргааш чинь 2 дахь өдөр. За тэгээд боломжоороо бүгдээрээ бие биенийхээ төлөө үргэлж залбирцгаая. Тэгээд өнөөдөр сурсан зүйлийнхээ төлөө маргааш заавал амьдрах дуудлагатай таны шинэ хүн чинь үүнийг л хүсэж байгаа. Ингэж байх юм бол эргээд эн чинь ивэл өрөөлөнд бид эрх чөлөөнд гарнаа. Тэр эрх чөлөө нь бүх төрлийн сүнс, сэтгэл, мах бод, харилцаа, санхүү юу байдیں۔ Тэгэхээр эзэн гой юм бэлдэж байгаа шүү. Тэгэхээр үгэн дотор нь үргэлжлүүлэн эцсээ хүртэл амьдрсаар л бай, үхэн үхтлээ. За шалаа.